Сайн байцгаана уу? Номын сангийн зочин подкастын 6 дугаар сарын дугаар эхэлж байна. Энэ удаагийн зочноор маань соёл урлагийн их сургуулийн соёлын сургуулийн захирал, соёл судлалын ухааны доктор дэд профессор Мөнх Хадрал өргөтөд оролцож байна. За урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа, өрсөнд баярлалаа. За энэ 6 дугаар сарын номын сангийн гол онцолж байгаа номоор үндэсний соёлын дархлаа ба соёлын аялал жуулчлал гэдэг ийм хөрхэн ном орж байна. За харахад жижигхэн нэмгэн боловч дотор агуулга утга санаа бол маш гүн гүнзгий ийм ном гэж онцолж оруулж байгаа юм аа. Миний ойлгосноор яг энэ номоор энэ сэдвээр докторийн зэрэг хамгаалсан тий. Тэгсэн. Би 2005 онд Монгол Улсын соёл урлагийн их сургууль соёл судлаач соёлын аялал жуулчлал гэдэг мэргэжлэр анх элсэлт авахад соёл урлагийн их сургуульд элсэж орж ил. Тэгэхээр зэрэг соёл судлаач соёлын аялал жуулчлалын мэргэжилтэй өнгөнө шүү дээ тий. Анхны соёлын аялал жуулчлал. Анхны соёлын аялал жуулчлалын мэргэжил. Тэгэхээр зэрэг миний энэ ном бол миний анхны 2000 удаачлаа да өгүүллийн эмхтгэл байдлаар гаргасан. Тэгэхээр соёлын дархлаа гэдэг үлийн соёл судлалын том асуудал. Тэгээд соёлын аялал жуулчлал. Тэгэхээр яг өөрийнхөө мэргэжлийн үндсэн нэршлэр шахав гарсан ном нэгдүгээрт. Хоёрдугаарт 2009 оноос хойш соёл урлагийн их сургуулийн тухайн үеийн соёл урлагийн удирдлагын факультет за дараад нь соёлын сургууль болсон. Өнөөгийн соёл иргэншлийн сургууль болсон. Өнөөгийн соёлын сургуульд ингээд нийтдээ 17 жил 16-7 жил багшлах техникийн эрхлэгч гэдэг ингээд сургалт судалгааны бүх төвшөнд нь ажиллаад явж байгаа. Тэгэхээр зэрэг 12 онд магистраа дуусгаад 13 оноос би докторт хэлслээ л дээ. Докторат дэлсгэр чинь ямар ч байсан ихлэ танхимын сургалтаа дуусгах гэж нэг хэсэг бүжигнэ тийм ээ. Тэр хоорондоо сэдвээ бодоод яваад тахгүй юу вэ? Ямар сэдвч юу гэл. Ямар нэг соёлын өврүүгээ хандсан зүйл бичиг. Бакалаврда би ойрдын соёл гэдэг зүйлийг сонирхон үзчихлээ. Магистртаа болохоор яг нэг соёлын аялал жуулчлал руугаа илүү хандсан. За тэгэнгүүтээ докторийн сэдв болоод ирэнгүүт илүү өврүү бичмээр юм шиг болоод ингээ явж итэл миний соёлын аялал жуулчлалын мэргэжлийн багшаар хичээл заадаг байл. Тэгээд эндээс ингээ юм болоод ингээд ойчдуудтай лекц уншиж шít. Тэр дотор нэг ийм зүйл олвоо. Аливаа улс үндэстэн соёлын аялал жуулчлалаа хөгжүүлэх замаар соёлын дархлаагаа дэмжихийг ирмэлцдэг тухай. Тийм нэг юм жижиг параграф олоод уншиж байгаа. Тэгээ энэ юу юм бэ? Соёлын аялал жуулчлалаар соёлын дархлааг дэмжинэ гэж юу яриад байгаа. Соёлын дархлаа гэж юу юм? Гэт ингээ хангуут чинь үндэсний дархлаа, оюуны дархлаа, тэ? Гал ингээл үндэстэн оршихуйн дархлаа ч гэдэг юм уу. Ийм үгнүүд Монгол түмэн нэлээд хэрэгэлдэг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дотор бас байж идэг. Одоо хүчингүй болсон. Тэгтээ тухайн үедээ хүчинтэй байсан төрөөс баримтлах соёлын бодлого дотор бас байж идэг. Оюуны дархлаа гэдэг үгээр үндэсний дархлаа гэдэг үгээр энэ дархлааны тухай асуудлуудыг бас төрийн бодлогот суулгаад байна. Яг соёлын дархлаа, үндэсний соёлын дархлааны тухай асуудлыг яг төрийн бодлогот бол тэг суулгааг байна. Энэ тэнд ном хэвлэл ингээд зүйлс их сурвалж үгээ үзэхээр соёлын дархлаа тухай асуудлууд байгаад байна. За энэ зүйлийг л тодруулъя. Яагаад тэгэхээр би чинь 13 оны докторант гэдэг чинь 15 оноос ингээд сэдв рүүгээ орж эхэлж шít. 15 6 оноос яг юу яах вэ гэдэг. Тэгээд ажитл соёл бол үндэсний дархлаа юм аа. Чөлөө соёл үндэсний дархлаа чөлөө нэг тийм агуулгатай бас нэг үндэсний чуулган болол. Тэгэл тэн дээр яг соёлын дархлаа гэж ийм зүйлийг хэлнэ гэж бас хүмүүс хэлэхгүй. Соёл бол үнцэнтэй. Соёлоор бол үндэсний нөгөө соёл иргэншлийн аюулгүй байдлын тухай асуудлуудыг хүндэл. Ингээд ирэнгүүт за энэ зүйлийг өрнө нэвчлээ яг соёл судлалын ухааны үүднээс үзий судлыг гэдэг. Ингээд 16 оноос яг соёлын дархлааны чиглэлийн зүйлс рүү нэвчилж ороод ингээд ганц нэг зүйл үзэж бичих гэж эхэлсэн. За яг өөрөө би нөгөө соёл судлаач соёлын аялал жуулчлалын мэргэжилтэй учраас 9 оноос хойш багшилж эхлэх цагаас ерөөдөө соёлын аялал жуулчлал руугаа хандсан бас ганц нэг өгүүл бичээд ийсэн. Залуу судлаач тийм ээ залуу хөхт ингээд хангаан бүсийн соёлын аялал жуулчлал гэдэг юм уу соёлын аялал жуулчлалын нөөцийн асуудал гэдэг юм ингээд өгүүллүүд бичээд яваад байсан. 16 оноос эхлээд соёлын дархлаа руугаа хандаад ингээд өгүүллүүд бичээд ингээд явж хагаад хамгаалах төхөөд ирж байгаа юм л та. Би чинь 13 оны докторант гэдэг чинь 17 онд ер нь бол ингээд юмаа бичихгүй бол болохоо байлээд эхэлж штэ тий. Тэгээд ирэнгүүт нөгөө өмнө битсэн өгүүллүүдээ нийлүүлээд нэгтгээд ямар ч байсан нэг юм өгүүллийн эмхтгэл ном гаргах чи бас одоо хийж байгаа зүйлс мар энэ өгүүллүүд маань бас яг энэ тэнд ганц нэг нь
соёл урлаг судлалын сэтгүүлд өөр энэ эрдэмчлэгийн хурлуудын эмхэтгэлд энэ төр хэвлэгдсэн. Гэхдээ эднэрийг бүгдийг нийлүүлээд ингээд өдгийн хүртэл одоо 17 хүртэл нэг соёлын дархлаа ба соёлын аялал жуулчлал энэ хоёрын хоорондын уялдаа хамаарал ямар байгаа юм. Энэ соёлын дархлаа гэдэг зүйлд ер нь ард иргэд ямар өнцгөөс хандаад байдгийг гэдэг нэг хэдэн өгүүлийг бичснийг нийлүүлээд нэг юм өөрхөн жижигхэн өгүүлийн эмхтгэл гэдэг өөр юм юутай. Өгүүлийн эмхтгэл гэж ингэж онцолж гаргаж аваас энэ чинь хүмүүс анзаараа те нэг сэдвт ном гаргачлаа энэ гэж бодох вэ залуу хүн бас даруу байх хэрэгтэй те. Тэгээд тийм учраас өгүүлийн эмхтгэл гэдгээр анхны гаргасан миний юм ном. Тэгээд энэ одоо хүртэл хайртай байна. Энд бас яг манай салбарын хүмүүс уншсан, харцсан байж идэм манай салбар гэхэр чи вэ чи нэг соёлын салбар бол аялал жуулчлалын хоёр салбарын тухай яриад байсан тийм ээ. Тэгэхээр энэ салбарынхан маань аялал жуулчлалын салбарынхан маань ч гэсэн бас асууж идэв. Энэ уншиж авч үзсэн шүү, харсан шүү гэдэг ингээд ярьж идэв. Тэгэхээр тийм байдлаар гаргасан. Тэгэл 2019 онд Монгол үндэсний соёлын дархлааг дэмжих асуудалт гэдэг сэдвээр ерөнхийдөө соёлын дархлаа гэдэг зүйл соёлын судлалын болоод бусад шинжлэх ухааны уулзуур холбоо залхамж дээр яаж судлагдсан олон улсад Монголын эрдэмтэн судлаачид юу гэж үзсэн, ер нь үнийг юу гэж тайлбарлаж болох юм, систем нь яаж ажилдгийг гэдэг ийм агуулгуудаар докторийн зэрэг 2019 онд хамгаалсан да. За тэгэхээр би энэ номыг уншаад идэг усны ер нь чам одоо энэ номыг гарснаас хойш чи бол энэ тэнд маш их олон газар энэ талаар лекц сургалт хийчихсэн. Тэгээд соёлын дархлаа гэж үг бол одоо хүн болгоны амнаас гардаг болсон. Эрдэмтэн судлаач гэлтгүй энгийн жирийн хүмүүс хүртэл бидний гол дархлаа бол соёлын дархлаа гэж ярьдаг болсон. За залуу үе бол одоо дээл хувцас сайхан бүрэн бүтэн өмсдөг. Урлаг соёлынхан бас гадны хувцгээс илүү дээд соёлоороо гангардаг. Үндэсний үзэл санааны тухай ярьдаг болчихсон. Ийм цаг үед өөрөө чинь энэ соёлын дархлаа гэдэг энэ оруулж ирсэн ойлголт соёл судлалын салбар шинжилгээ ухаанд ямар шинэлэг үр нөлөө өгөө. Тэгээ энэ ерөн соёлын дархлаа гэж юу юм бэ? За ер нь яг цоо шин зүйл гэж хэлэхэд бол арай бас хэдэдэн. Тэгэхээр нэг үндэсний дархлаа, оюуны дархлаа гэж яриад тэр үндэстэн оршихуйн асуудалд дэм өгж байгаа энэ дархлааны тухай асуудлыг соёлын өнцгөөс нь тайлбарласан гэсэн үг. Тэгэхээр зэрэг яг соёлын дархлалын систем юм аа гэж нэг үг манай түүх хэн шинжлэх ухааны доктор соёл судлаач Сумья багшийн нүүдлийн соёл оршихуй эс оршихуй гэж бас жижигхэн ирнэ бэлчээр томтой нэг сайхан бүтээл бий. Тэр ном бол одоо миний одоо судалгааны үндсэн гол их сурвалж гэж хэлж байна. Би одоо Сумья докторийн нүүдлийн соёл оршихуй эс оршихуй гэж бүтээл тэр гол концепцийг ер нь барьсан. Гол онолын үзэл баримтлалаа болгож явж байгаа. За тэн дээр бол Сумья доктор юу гэсэн бэ гэвэл Монголын үндэсний соёл бол амьд зүйлэгт эхэлж байгаа. За соёл өөрөө амьд гэдэг бол соёл судлалын шинжлэх ухаанч хэлдэг тийм ээ. Энэ бол өөрөө төрдөг, өсдөг, боождог, хөгждөг, түүнийг тэжээж тэтгэхгүй бол ундаг, доройтдог, мөхдөг юм амьд шинжтэй зүйл гэдэг бол соёл судлалын шинжлэх ухаан бол өөр юм. Үндэсний соёлыг яг тэр өнцгөөс нь Сумья багш бас их сайхан гаргасан байдаг. Тэр үндэсний соёл гэдэг бол тэр үндэстэн ард түмнийг одоо илэрхийлж идэг маш чухал амьд ийм зүйл. За тэр бол ийм дөрвөн бахуудаас бүрдэж байгаа. Язгуур, уламжлалт, олдмол, үүсмэл гэсэн дөрвөн махбодоос бүрдэж байгаа гэж байгаа. Тэгээд тэр дөрвөн махбодын одоо тэнцвэрт харилцааг авч явах нь бол соёлын дархлал гэж бичсэн байт юм а. Соёлын дархлалын механизмын одоо үндсэн үүрэг бөгөөд соёлын дархлалын механизм бол уламжлалыг хадгалахад одоо гол үүрэгтэй гэсэн шиг ийм агуулгатай зүйл бичсэн байна л да. Тэгэхээр энэ бол соёлын дархлааны одоо миний судалгааны гол их сурвалж болж байгаа. За тэгэнгүүт ахаад өөр их сурвалжуудаас ингээд хараад зөндөө гадны эрдэмтэд бас cultural immunity гэдгээр англи дээр бичсэн байх юм. Культурны immunity гэдэг орс дээр бас ингээд орс зарим эрдэмтэд бас бичсэн тийм зүйлсүүд байна. Тэндээс харлаа. За энэ өмнөд Азийн бас эрдэмтэд бичсэн их сурвалжууд ингээд нэгтгээд хараад ингээд ер нь нэгтгээд үзлээлтэй. Тэгээ манай энэ Монголын томоохон эрдэмтэд судлаачид бас мөн одоо соёл сэтгэлгээний онцлог үндэстэн оршихуйн дархлаа гэдэг энэ олон зүйлсийг яг нийтлэл донд өгүүлэл донд энэ төр дурдсан зүйлсүүд байна. Эдрийг нийлүүлээд харахаар соёлын дархлаа гэдэг зүйл бол ийм байгаад үндэсний үнэт зүйлтэй холбоотой зүйл байгаад. Үндэсний үнэт зүйл гэж одоо бүх улс үндэстэнд өөрсдийн тодорхойлсон, томьёолсон түүхэндээ ингээд улбаалаад үлдчихсэн юм үнэт зүйлстэй байгаа. Тэр үнэт зүйлсийг
тэр үнэт зүйлсэд харшлах ийм гадны соёлыг эсэргүүцэх, зайлсхийх чадвар байх нэг талтай. Тэ үнэт зүйлээ мэдээд мэдийн үнэт зүйлд харшилж ийн гэж үзвэл түүнийг эсэргүүцнэ гэдэг чинь нэг үйлдэл. Зайлсхийх гэдэг чинь нэг үйлдэл тийм ээ. Арай одоо төвшингийн хувьд арай унд. Гэхдээ хоёулаа нэг чиглэлийнх ямар ч зүйл татгалзаж байгаа санаа. Нөгөө талдаа бидний үнэт зүйлд альва бас үндэстний үнэт зүйлд харшлахгүй магадгүй илүү хөгжиختөн дэм тусах болох магадaltaй ийм гадны соёлыг тасан зохицох, хүлээн зөвшөөрөх гэсэн юм хоёр чиглэл байхгүй. Мөн нэг чиглэлийг тийм ээ зөвшөөрж байгаа. Ерөнхийдөө татгалзах биш одоо зөвшөөрж байгаа шинжтэй. Гэхдээ нэг нь бол тасан зохицож байгаа. Тэр өөрийнх нь соёлдоо тэр гадны соёлыг тасан зохицуул. Нөгөө талдаа бол шууд хүлээн зөвшөөрч. Тэгэхээр энэ чадвар байхгүй. Хоёр чиглэлийн дөрвөн өөр хариу үйлдэлийг соёлын дархлаа гэж. Эцсийн дүндээ бол соёлын дархлаа ажилласны эцсийн үр дүн буюу үүрэг нь бол тухайн үндэстний өөрөөрөө орших тэр мөн чанарыг хадгалж хамгаалахад л байна. Язгуур уламжлалыг хамгаалахад л чиглэж байгаа. Ийм хариу үйлдэлийг соёлын дархлаа гэж хэлдэг гэж одоо бид судалгаанд бол тэгж томьёолсон, тодорхойлсон. За тэгээд тэр нь бол ингээд олон эрдэмтдийн үзэл баримтлалуудтай бол нийцсэн байдлаар арай илүү дэлгэрэнгүй үнэцүүлэлтэй болсон байдлаар ингэж томьёолсон болов уу гэж би ингэж боддог. Тэгээд ер нь бол соёлын дархлаа гэдэг зүйлийг хамгаалсан цагаас хойш л ярьж байна. Яагаад би тасралтгүй ярих ёстой гэдэг ийм ихтгэл өмчлөлтэй болсон бэ гэвэл энийг миний багш хэлсэн. Миний багш одоо соёл судлалын ухааны доктор профессор Долгор Сүрэн гэж агуу эрдэмтэн байна соёл судлалын ухааны. Багш маань надад юу гэж хэлсэн гэхээр зэрэг за Бадрал минь одоо ингээд чи соёлын дархлаа гэдэг их гоё сонсогддог боловч маш тийм хүнд ийм сэдв шүү наа чи минь ихтэй. Ямар ч байсан чи ингээд судлаад хамгаалаад ингээд хоёлаа ард нь ингээд гарах болно. За дараа нь тэгээд хамгаалсныхаа дараа үүнийг чи ярихгүй байл мэдхгүй зүйлээ хамгаалсан юм шиг болдог. Тийм шүү дээ. Мэдхгүй зүйлээ чи өөрийнх нь хийгээгүй юмыг хамгаалсан юм шиг болдог. Доктор болно гэдэг бол нэг л алхам. Тэгээд доктор байна гэдэг бол тэр судалгааны сэдвээ байнга ярьж явахыг хэлдэм да гэдэг нэг тийм 2 3 өгүүлбэр надтай зөвөр юм ярьж сууж байгаа хэлсэн. Тэгээ энэ үгийг бас л мөн хамгаалтын зөвлөл дээр бас манай эрдэмтдийн дундаас бас хэлжил байсан. За би одоо 31 настай л доктор болсон. Тухайн үед залуу. Тийм шүү дээ. Чи залуу хүүхэд байна. Тэгээд чи доктор боллоо. Доктор байна гэдэг бол хэцүү шүү. Сэдвээ байнга ярьж яваарай гэдэг зөвлөлийг олон эрдэмтдээс сонссон. Тэгэл тэр нь ч миний өөрийн үзэл бодолтой явцаа нийцж байсан учраас л одоо ингээл тасралтгүй л 2 хүн байсан ч яриад өгдөг, 20 хүн байсан ч яриад өгдөг. Эндээс л одоо ер нь анзаарч байгаагаар хүн болго ер нь соёлын дархлаа гэж ярьдаг болсон биш үү? Тийм. Тэнд бол яг миний нэг оролцоо өчөөхөн байгаа байх. Тэгтээ монголчууд бас сайхан дархлаа сэргэж. Ингэж байгаа байхгүй юу? Монгол үндэсний соёлын дархлааг тогтооход эмэгтэйчүүдийн оролцоо гэж байгаа байхгүй юу? Энэ аюул сонирхолтой. Өнөөдөр одоо феминизмын тухай ярьдаг, за хүйсийн тэгшэрхий байдлын тухай ярьдаг. Тэгээ энэ цаг үед ер нь эмэгтэйчүүдийн нуруунд дээр бүх юм явж байгаа гэдэг үед соёлын дархлаа маань бас яга эмэгтэйчүүдтэй холбогдвоо. За ер нь яг Монгол хаттын өргөө гэж одоо Энтэн аймгийн байна штэ Баяатрах суманд байж чинь тэрэнд нэг тэр жил нэг эрдэмжилгээний хурал болсон юм. Монгол хаттын тухай Монгол эмэгтэйн одоо үүрэг оролцоо төрд оруулсан үүрэг оролцоо тэдний одоо алтар гавьяаны талаар. Тэнд соёлын дархлааныхаа чиглэлээр Монгол эмэгтэйчүүд ер нь энэ соёлын дархлааг үндэсний соёлын дархлаанд яаж нөлөөлдгийг агуулга бүхий ийм ихтгэл тавиач гэдэг санал ирээд. Тэгээд би бас жоохон юм бэлдээд илтгэсэн. Нөгөө дархлааны соёлын дархлааныхаа зүйлийг судлаад эхэлсэн байсан учраас түүнийг одоо онлоо болгоод тэн дээрээс суурлаад ингээд. Тэгэхээр зэрэг ер нь аливаа улс үндэстэн гэдэг зүйл бол одоо хүн төрөлхтний ер нь амьд амтанч тэр шүү дээ. Ийм арга билег. Тэгээд тэтгэрийн одоо үүрэг оролцоо бүгд л одоо ертөнцийн хуулийн дагуу явж идэг. Тэр үнэ тий тэр үнэ. Тэр дундаас монголчууд одоо бол яг би ингэж бодоод байгаа юм. Бурууч гэж магадгүй гендер гэдэг зүйлийг одоо хүмүүс маш их ярьдаг болсон ба шүү дээ. Гендер хүүсийн эрх тэгш байдал гээл. Тэгэл тэр нь хөвчлэн нэг эмгтээчүүдийн эрхийг өндөөд байгаа асуудалд ингээд хариу үйлдэл үзүүлээд байгаа мэт тий ингэж би бол надад ойлгоход байд.
Тэгээд ингээ юм үзээд харангуут монголчууд чинь энэ хүйсийн эрхтгш байдал гендрийн мэдрэмж гэдэг зүйл асар өндөртэй юм ард юм байсан. Тэ. Яг соёлын дархлааных үүднээс ингээ аваад үзээ. Тэр үнэт зүйлийг гэр бүлийн 90 гэр бүлийнхаа ямар үнэт зүйлийг хадгалах, эм нь ямар үнэт зүйлийг хадгалт. Тэ. Тэр нь тодорхой. Тэр эрэгтэй нэг дуун дээр хүртэл байгаад байна шүү дээ. Хин хинийгээ чи гэж дуудаа нөгөөгээд тэ. Нэг таа гээл ингээл хүндэл таа гэдэг үг бол монгол хэлний хүндэтгэлийг. Тэр өдөр тутамдаа гэрүүлдэ бие биентэйгээ хүндэтгэлтэй харьцдаг энэ ёс суртахуун. Энэ бол өөрөө гендрийн маш өндөр мэдрэмж байна. Тэр эмэгтэй хүний тал гэж байна. Тэр монгол гэр дотор. Тэгээ тэр эмэгтэй хүн өөрийнхөө тэр талыг тэр гал тогоо, гал голомтоо сахидаг галын бурхан гэж монгол гэр бүл эмэгтэйчүүдийгээ дээдлж шít. Галын бурхан тэр галын бурхантай харьцдаг ганцхан эрх мэдэлтэй гэрээ эцэгтэй. Гэх мэтчлэн ер нь эмэгтэйчүүдийг юм өргөмжлөх, дээдлэх, хайрлах, инэрх ийм мэдрэмж сэтгэл бол монголчуудад бол бүгдэнд нь байсан байна. Тэгээд тэр утгаараа монгол эмэгтэйчүүдэд бол одоо тэр монгол эмэгтэй хүний эрхэмлэн дээдлэх зан чанарууд, айл, тийм ээ. Монгол эхнэр хүний одоо эрхэмлэн дээдлэх зүйлс гэдэг ингээд үнэт зүйлийг бүгдийг ингээд эр хүн эхнэр хүмүүст эмэгтэйчүүдэд бүгдэнд нь хуваарлаад өгт. Тэгээ яг энэ агуулгаараа тэр эмэгтэй хүн бол тэр айлын гал голомтыг залгуулдаг одоо алтан сав. Энэ үтнээсээ Монгол үндэстэн оршихуйн гол утга учир эмэгтэй өндөр очиж. За тэр үр хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх одоо өөрийнхөө одоо тийм ээ сүү шимээр тижээж боожуулж өөрийнхөө ур ухаанаар үр хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд маш том үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ бол Монгол үндэстнийг Монгол үндэстэнд Монгол хүн бэлдэж өгч байгаа. Монгол эмэгтэй. За ингээд хань бүл болно. Тэгээ хань бүл болоход монголчууд ярьдаг ш тийм ээ. Одоо эрийн нэрээр орж их нэрийн нэрээр гарна гэж. Одоо тэр юу хэлж байгаа. Тэ эрэгтэй хүн бол гэрийн гадуурх ажил. Тэ тэр асуудлуудыг шийддэг бол эмэгтэй хүн гэр доторх бүх асуудлыг шийдчихэдэг. Тэр эр хүнийг зөв байвах. Өөрийнхөө хийж чаддаг зүйлээ чинээнд нь тултал хийх хэмжээнд хин зөвлөлт эхнэр зөвлөлт энийг бүгдээрээ мэднэ ш. Монголчууд бүгдээрээ л ярьдаг. Үнэн. Тэгэхээр энэ үнэн гэдэг зүйл бол энэ гарцаагүй үнэн юм бол энэ бол Монгол үндэсний соёлын дархлааг эмэгтэйчүүд өөрийн ур ухаанаараа бол маш зөв чиглүүлж залж явсан ийм уламжлалт бидэнд байд юм байна. Байна. Тийм тодорхой байна. Тэгэхээр энэ уламжлалыг өнөө цагт бид нар бол зөв сайхан хадгалж авч явах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ бол яг нь наа ингээ хэлэхээр зэрэг бүх зүйлийг л одоо эмэгтэйчүүдийн ухаан дээр ингэж аваач. Нуруунд дээр аваач тавьж байгаа юм шиг ингэж сонсогдож магадгүй. Гэхдээ эмэгтэй хүний тэр зөв залж байгаа ухаанднаар эр хүний нөгөө ноён нуруу босч идэг. Эр хүний чихч алсын хараа гэдэг зүйл сэргийж идэг. Ингээд тэр хоёр гэр бүлийн арга барилыг зөв сүлэлтгэхэд эмэгтэй хүний оролцоо маш чухал хийгээд тэр нь үндэстний хэмжээнд нөлөөлөх чадвартай л гэдэг санаа бичиж байгаа. Тэрнийгээ би бас ааж ярьдаг хэлдэг. Одоо Монгол эмэгтэйчүүдийн ухаан, ур ухаан, Монгол эр хүний ноён нуруу хоёр л энэ Монгол үндэстнийг авч байгаа шүү дээ. Монгол эмэгтэйчүүд ялангуяа олонний танил гэдэг юм уу одоо инфлюенсер гэж хэлдэг дагагчтай хүмүүс ер нь орчин үеийн охид залуучууд гадны гэр бүл хүнтэй гэр бүл болох эр нөхөө сонгох ийм жишг ер нь одоо тогтож эхэлж байна уу да эхлэн тавигдж байна уу да тэгээд энийг бол нөгөө хувийн үндсэн хууль заасан эрх чөлөөтэй эрхтэй хувь хүний эрхтэй холбоод ойлгочихдаг. Гэтэл нөгөө нүүдлийн соёлтой уламжлалт ийм соёлтой арт түмэнд бол эмэгтэй галын бурхан гал голомтоо авч явах энэ ус орныг авч явах гол хүн гэж хараад байдаг. Тэгээ энэ дээр яг нөгөө дархлаа яаж ажиллах хэвтэй. Чи энэ дээр одоо судлаач хүний хувьд юу гэж ямар үзэл бодолтой явдаг вэ? Ер нь соёлын дархлаа ингээд үзэхээр нэлээд юм зөрчилтэй зүйлсүүд байна. Мөргөлддөг зүйлсүүд байна. Одоо яг нийгэм цаг үеэс хамаарат те. Уламжлалыг хадгалж хамгаалах, язгуурыг хадгалж хамгаалах нь чухал авчиг соёлын дархлаанд өөрт нь үнэт зүйлд харьцлахгүй гадны соёлд бид нар тасан зохицох, хүлээн зөвшөөрөх ийм бас хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр үнэт зүйлээ мэдрэх хэрэгтэй. Бид нэр үнэт зүйл бидний үнэт зүйл юу юм? Хувийн үнэт зүйлийн судалгаан дээр бол одоо хувийн хамт олонны хувийн үнэт зүйл, хамт олонны үнэт зүйл. Тэ. За тэгээд ингээд томроод явна. Эх орны үнэт, үндэсний үнэт зүйл хамгийн том л одоо үндэсний үнэт зүйл. Магадгүй
хамгийн бүр том утгаараа бол хүндрэлтний үнэт зүйл гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бичлэг ийм эренбитэй төвшөнтэй л дээ. Тэгэхээр зэрэг бид нар үндэсний үнэт зүйлээ хувь хүн болгон бол үнэт зүйлээ мэдээд ах шиг байгаа юм. Юу үнэтэй гэдгээ тийм. Гэхдээ тэрийг бол зөв шууд утгаар хэлэхэд уг нь бол үнэт зүйл гэдэг бол их тийм эерэг агуулгаар тайлбарлах учиртай зүйл. Гэтэл нийгмийн онцлогоос, нийгмийн энэ ороо босгоо байдлаас болт юм уу? Зөвхөн мөнгө эд хөрөнгийг үнэт зүйлээ болгочих чинь. Тэ. Тэгээ түүнээсээ хамаарат тэр одоо шунлын сэтгэл гэдэг зүйл нь дэврээд ингээл мөнгө л миний үнэт зүйл чи мөнгө олохын тулд юу ч хамаагүй хийнэ гэд бусад эцэг эхээс заяас өвд эцэс заяасан үнэт зүйлсээ огоорохгүй байхгүй. Бүр түүнийг үл хошоож шít. Өвд эцэн сайхан сэтгэлтэй тусч ийм хүмүүс байсан гэд багтал тэр сайхан өвлөж ирсэн уламжлал зан чанараа гээгээд зөвхөн хувь хүн эд хөрөнгө мөнгийг үнэт зүйл болгоод ингээ явчихаар нөгөө нэг монголчууд энийг бол одоо нэг удамдаас ивс болох нэг таах шүү дээ, тийм ээ. Тэр сайхан өвгдээцийн нэр хүндийг ингэж зөвхөн хувь хүний тэр жоохон сөрөг зүйлийг үнэт зүйл болгосноор алдаж гэх ийм харамсалтай зүйлсүүд бол нийгэм зөндөл. Тийм. Тэгэхээр зэрэг хувь хүний үнэт зүйл бүгдээрээ байх би ойлооч гэсэн эргээр ярэ. Бүгд эерэг байг. Эерэг сайхан байг. Гэхдээ эренб нь үндэсний үнэт зүйл байхгүй. Эхлээд үндэсний үнэт зүйл, бидний үндэсний үнэт зүйл яг юу юм бэ гэдгээ эхлээд бүгдээрээ мэдэх хэрэгтэй. Үндэсний үнэт зүйлийн сайхан судалгаанууд ойлоо ярианд авсан яри. Тэнгүүт одоо нөгөө яг гэр бүлийн асуудал дээр бол орчин үед одоо бид нар чинь нөгөө арчилсан тогтолцоот арчилсан нийгэмд амьдарч байна. Хүмүүнлэг энэрнгүү арчилсан нийгэмд амьдарч байна. Хүн гэр бүлээр өөрөө сонгох хэрэгтэй гэхэд ингээд хүний эрх гэж маш том зүйл байна. Нэг тал нөгөө талд нь үндэсний соёл нөгөө соёлын одоо үнэцүүлэх гэдэг ийм хоёр том зүйл. Мөргөлдөж. Үндсэн хуулиараа бид нар хүний эрхийг дэтлэн. Тэ? Үндсэн хуулиараа бид нар үндэсний соёлоо дэтлэн гэсэн. Айл нь чухал. Тэ? Тэгэхээр энийг бол яг хувь хүн дээр очиж чи буруу зүйл хийж байгаа гэж хэлэхэд бол айгүй хүндрэлтэй. За ер нь бол яг би ингэж боддог. Хувь хүн хинтэйгээ суунуу гэрэлнэ үү? Хувь хүний эрх. Гэхдээ үндэсний үнэт зүйлээ дээр ирэмблээд тэр үндэснийхээ соёл уламжил гэдэг зүйлийг илүү сурталчилж түгэх гэсэн. Хадаад хүнтэй ханилж гэрэлснээс сурталчлахаас илүү Монгол өв соёл гэж юу юм? Монгол нүүдлийн ахуй соёл гэж юу юм? Монгол эх орон гэж юу юм? Монголчуудын ёс суртахуун гэж юу юм? Монголын төрт ёс гэж юу юм? Тэ? Монгол айл гэр бүл, монгол хүн гэж юу юм гэж энэ бидний аягүй олон сайхан үнэт зүйл шүү дээ үндэсний хэмжээний. Энэ үнэт зүйлээ илүү дээр ирэмбэлж түүнийгээ ярьж одоо шууд орчин үеийн хэлгээр хэлбэл одоо инфлюенсер хиймээр нөлөөлмөр байвал тийм ээ. Ийм үндэсний үнэт зүйлээ төрүүлж явсан гэж нөлөөлдөг байгаас. Дараа нь тэр хувь хүний амьдрал бол миний бодлоор хувь хүний яг тэр нууцт байдаг ариун нандин асар их юм байгаа ш. Тэр зүйлээ нууцаар гэртээ бас үнэт зүйлээ хадгалаасаа түүнийг хит хин захимсулжинд гаргаж дэлгэх нь өөрөө бас их халтай илүү гоё мэдээллийн боловсролд маш инзэг тэрэнд мэдээллийн боловсролыг энэ нь зөв буруу гэж мэдэхгүй байгаа хүмүүст бол олонний танилд илүү төлхөө байгаа эмэгтэйчүүд эрчүүдэд бол маш хариуцлагатай байх хэрэгтэй санагдаад байгаа байхгүй юу буруу юу зөв юу гэмтэй гэж болох уу гэдэг тийм. Ерөөсөө тэр үнэт зүйл гэдэг зүйлийг л маш зөв ойлгоод түүнийг зөв эренблэх хэрэгтэй. Магадгүй ингээл одоо гадаад хүнтэй гэр бүл болоод болсон түүнийгээ л одоо хамгийн сайхан зүйл гэж ойлгоод байвал тэр маань өөрөө нэг үндэсний үнэт зүйлийнхаа хэмжээнд очивол ямар байдлаар сөрөгч ойлгох магадaltaй шүү дээ. Тийм учраас энэ хүмүүс сөргөөр хүлээж авах магадлал өндөрсөд улам өндөрсөд тэр түүгээрээ нөгөө гэр бүлийн үнэт зүйлээ нөгөө хүмүүс маань өөрөө охироогоод байгаа юм биш үсттэй гэдэг зүйл бас бодогдмоор шүү дээ. Өөрөө түүнийг ингэж нийгмийн сүлжээнд ил гаргаж тавьж хүмүүсийн зэрэгч цацаж өгч тэ. Тэгээд эргээд өөрийнх нь гэр бүлийн үнэт зүйлд сэв суулгаад ингэ яваад байх. Магадлал зөндөө харагдаж байгаа нэг юм дэлт баг. Одоо өнөөдөр 3 сая хүн амтай гэж байгаа боловч бид нар ийм том газар нутгтээ баг нэг хүн ногтор нэгт явж байгаа шүү тий. За тэгтэл хусаатны бүлгүүдээрээ за баруун зүүн халах төвөөрөө за тэгээ намаараа тэр нам энэ нам гэл за тэгээ ураг удмаараа ажил мэргэжлийн онцлогоороо үе хоорондоороо ингээд шууданд хийсэн үхрийн ивэр шиг ингэж
байдаг болчихжээ. Тэгэд биднийг яг нэгтгэх зүйл бол бид нарын одоо түрүүний хэлж байгаачлан өөрөө чинь хэлж байгаачлан соёл буюу үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдэг зүйл байгаа. За энэ яг юу юм бэ? Одоо ер нь дуртай болгоно энэ бол одоо бөө мөргөл, энэ бол тэнгэр шүтлэг, энэ бол их хэл Монгол бичгийн зөв тэр гэд нөгөө ерөөсөө ямар ч юмн дээр бид нар нэгдсэн үнэт зүйл гэдэг тухай ярихгүй эрхэмлэн дээдлэх гэдэг юм байхгүй болчихсон юм шиг заримдаа харагдаад байна л да. Зөв. Одоо талцал, хуваагдал тий гэдэг энэ үг байна. Хоёрдмал утгатай. Хоёр тийшээ сална гэсэн. Эсрэг үг нь бол нэгдмэл. Нэг байх гэсэн. Мэдээж хүн болгоны үзэл бодол өөр. Тийм ээ, хүн болгон үзэл бодлын хувьд бол зөрүүтэй байж болно. Тэг харцсан нэг юм энэ олон ургалч үзэл тий. Тэр бол үзэл бодлынхаа зөрүүг гаргахад нэгдэх зүйл дээр нэгдээд магадгүй үзэл бодол зөрүүтэй байгаад одоо мэтгэлцээ зөв мэтгэлцээний үндснээр дээрээс хоёулынгийнх нь үзэл бодол буруу байгаад ярьсаар байгаад нэг зөв зүйл дээр очдог тохиолдол байна. Тэгэхээр зэрэг үзэл бодол зөрүүтэй байх юм буруу бол байхгүй. Тэгээд түүнийг бол ярилцах хэрэгтэй, зөвлөдөх хэрэгтэй. Гэхдээ юун дээр зөрж байгаа гэдгийг бид нар мэддэг хэрэгтэй. Ямар асуудал дээр зөрж байгаа. Одоо жишээлбэл талцаж хуваагддаггүй тийм сэдв байхгүй болоо гэдэг та сая асуул. Яг үнэ. Одоо юунд ч хамаагүй талцаж. Ерөөсөө нэг захим орчинд гаргаад тавьсан нэг айл гэр бүлийн асуудал дээр талцах юм. Нэг хуулийн зүйл заалтан дээр талцах юм. Ерөөсөө жижиг том гэж ялахгүй болчихлоо. Энэ юуг хэлж ийн гэвэл энэ нэгдмэл үнэт зүйл суларцсан эхэлж байгаа. Таглаа жоохон муу ажиллаад байна. Таглаа үндсэн тий. Үндсэнд нэг тийм үндэсний яг бөөнөрөө нэг тийм нэгдмэл нэгдэх ёстой үедээ нэгдэхгүй байна. Тэгээ тэрийг мэдрэхгүй байна гэсэн. Тэгэхээр зэрэг бид нар нэгдмэл бидний нэгдмэл үнэт зүйл юу юм? Монгол Улсын соёл урлагийн их сургууль бол монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийн судалгаа гэдэг судалгааг хийсэн. Одоо хамгийн тухайн үед амьд сэрүүн байсан. Одоо амьд сэрүүн байгаа. Салбар өөрийн эрдэмтэн. Салбар өөрийн эрдэмтдүүдээ тэгээ бүгдийн сайхан нийлүүлээд ингээд маш том судалгаа хийсэн л дээ үндэсний хэмжээний. За дээрэс нь бол загих мөчлийн үндэсний үнэт зүйлийг тодорхойлох судалгаанууд бол энэ тэнд хийгдсэн. За тэр манай энэ сууйсын судалгаан дээр монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг 9 зүйлийг тодорхойлчихдаг. За 9 зүйлийг. Монгол хүн өөрөө монгол хүн байх нь өөрөө үнэт зүйл. Тэгэхээр монгол хүн байхын тулд тэр магадгүй ингээд шууд хүн гэдэг утгаараа одмын сангийн асуудал ч хөндөгдөж байгаа байхгүй тийм монгол хүн. Гэр бүл монголчууд ерөөсөө гэр бүлийг асар үнцэнтэй гэж үзнэ. Тэгэхээр зэрэг энэ гэр бүлдээ за хүн гэдгээр эхлээд хоёлоо маш богинохон мөсөн тайлбарлаж явчих тийм ээ. Монгол хүн өөрөө хүн бай. Монгол хүн бай. Монгол хүн мэс чанартай бай гэдэг чинь. Хүн шиг хүн бай. Хүнээр хүн хийх. Тэ хүнээр хүн хийх гэл ингээл энэ бол үнэт зүйл баг. Тэгэхээр бид нар энийг орчин үед хүүхэд хүмүүжүүлэх арга ухаандаа хэрэглэх ёстой гэдэг санаа. Яг энэ ургаад гэр бүл. Монгол хүн хаанаас гарахын гэр бүлээс үүдэлтэй. Тэгэхээр монгол гэр бүл, монгол айл гэж юм. Тэр айл гэр бүлийн үнэт зүйл гэж юу юм. Монгол гэр бүлийг монголчууд бол баг төр гэж үзэн шүү. Төрийн хэмжээнд авчиж. Тэгэхээр энэ хэмжээнд бид нар одоо гэр бүлийн асуудлыг их үнцэнтэй авч ирсэн тэр уламжлалаа өнөөдөр ч гэсэн бас их ариун нандинаар авч явах хэрэгтэй байна. За тэгээд төр төс баг. Монголчууд бол төрийн зүйл төршөө гэж төр төс асар их хэмжээнд дээдлж ирсэн. Тэ? Гэтэл өнөөдөр бол одоо төр гэдгийг нэг хэдхэн төрийн зүгээр төшмөл төрийн төшөөд энэ цаг үед л төр зүтгэж байгаа хүмүүнээр шууд төсөөлөн бодоод байна шүү. Тэгэхээр энэ бас алдаа байна. Төрөө дээдлэх үзэл. Чаад мөн чанар нь бол тэр чинь юм дээдлэн шүтэх хийсвэр ойлголт шүү дээ. Хин нэгэн хүн биш юм. За төр төсөө дээдэлдэг гэж. Монгол хэл бидний маш том үнэт зүйл. Энэ хэлтэй өөрийн гэсэн үндэсний хэлтэй түүнээсээ бичихтэй түүнээсээ ургаж арсан тэр соёлоо дамжуулдаг энэ хэл бичих нь өөрөө тэр соёлоо дамжуулдаг маш том гүршүүд те ийм зүйл. Тэгэхээр монголчууд монгол хэлээ бол маш том үнэт зүйл гэж үздэг үз. Уламжилж ирсэн тийм уламжлалтай өнөөдөр ч тийм байна. За тэгээд дараад нь өв соёл байна. За ингээд өв соёл бидний энэ орчин үеийн тодорхойлолтоор соёлын өв юм да. Маш олон айс авт 7 айс авт багтсан 380 гаруй соёлын биет бос өв. За тэгээд ингээд үл хөдлөх дурсгалууд тоолж томшгүй их юм байна. Бид нар бол хосгүй үнэт ийм баялаг өв сантай. Одоо өв уламжлалтай ард юм. Энийгээ бид нар бол үнэт зүйл гэж үзэж байгаа. Эх орон их нутаг гэж байгаа юм. Тэгэхээр газар шор
Угаасаа бидний үнэт зүйл. Энэ усаараа амаараа биднэрт үлдээсэн энэ сая 500 мянган километр авдраад газар нутгийг бид нар үнэт зүйл гэж үзэхгүй бол өөр юуг үнэт зүйл гэж үзэх те. Тэгэхээр энэ дээрээ бид нар бол нэгдмэл юм үнэт зүйл дээр их оронч байх хэрэгтэй. Их орноо хайрладаг байх хэрэгтэй, шүтдэг байх хэрэгтэй. Нэг ширхэг чулуу хүртэл бид нар шүтдэг байх хэрэгтэй. Манай аавын үтсэн. Тэ тэгжиж энэ бол одоо бидний үнэт зүйл нэгдмэл байна гэдгийг илэрхийлэх. За тэгээ дараа нь бол яг энэ нүүдэлчний ухаан гэдэг зүйлийг зөвл бол тухайн үедээ бол монголчуудын эрдэм боловсрал байхгүй. Тэ тэгэхээр энэ цаг үед бол одоо эрдэм боловсрал буюу одоо боловсрал хүн болын одоо олж авах хэвээр шат тамжсан боловсралыг үнэт зүйл гэж үзнэ. Ер нь бол монголчууд боловсралтай хүн эрдэмтэй хүн. Дээшээ суулдаг. Одоо бол доошоо жоохон суулчих байгаа шиг. Тэ. Тэгэхээр энэ үнэт зүйл, эрдэм боловсрал бол үнэт зүйл. За яг эрдэм яг заавал хүн болгон дээд боловсралтай болох албатай юм уу бол бас үгүй байна. Тэгэхээр монголчуудын уламжлалт ухаанаар бол эрдэм гэдэг бол хүний чаддаг юм болгоныг хэлж байгаа. Чаддаг юмтай байл гэсэн үг. Амьдрах чадвар. За ингээд энэ болгоны суур нь бол ёс суртахуун. Ёс суртахуун өгвөл саний өмнө хэлдэг 8 үнэт зүйл бол бүгд мухарталтаар. Тэ? Тэгэхээр ёс суртахуун гэдэг бол монголчуудын хувьд бол эрхэм үнэт зүйл байж түүнийгээ бүхий л төвшөндөө асар өндөр төвшөнд авч явж ирсэн мэдлэг хүндлэх ёсноос ахуулаад энэ олон зан үйлүүд бүгд ёс суртахуун суурьтай, маш их хүндэтгэл суурьтай ийм соёлыг бүтээж ирсэн ард түмэн байж бид. Тэгэхээр энэ бүгд бол бидний үнэт зүйл юм байна. Тэгэхээр одоо өнөөдрийн энэ цаг үеэс ингээ харахаар саний энэ ярьж байгаа бидний үнэт зүйл мөн гэж монголчууд бол одоо социологийн асуулгаар хариулсан энэ үнэт зүйлсүүд тэгээ эрдэмтэд энэ дээр дүгнэн шинжилгээ хийгээд бол эдгээр гэсэн үнэт зүйл бол биднэрт өвлөгдөж ирсэн үнэт зүйл юм байна. Энэ цагийн монголчууд ч гэсэн хүлээн зөвшөөрж байна гэдэг үгдсэн баг. Тэгэхээр зэрэг хүлээн зөвшөөрж байгаа хэрнээ тэнд алдаанууд байна. Яагаад гэвэл үүнийг бид нар нэгдмэл үнэт зүйл гэд нэгэнд хүлээн зөвшөөр хүн болгоноос асуувал нэрээ тийм гин. Гэхдээ яг нийгэмдэр харахаараа түүнийгээ одоо үл ойшооч байна. Хувь хүний үнэт зүйлсээсээ доош тавьж гэх мэтлэн эрэмб зааг түүндээ үзүүлэх одоо ойлголт түүнийгээ хүлээж авах тэр чадвар жоохон юм дотоод үлмэг юмнууд гарч байна. Нийгмийн оробосгай байдал гэдэг юм уу, нийгмийн эдийн засгийн хүнд хэцүү байдлаас болдог байх л та магадгүй. Гэхдээ түүндээ бид нар бол энэ нэгдмэл үнэт зүйл бол бидэнд байгаа. Энэ үнэт зүйлээл гадны соёл энд харшилж ийн үгүй юу гэдгийг л хувьтай дүн шинжилгээ хийх чадвартай байх хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл монгол хэлэнд маань миний энэ сайхан ярьж байгаа монгол хэлэнд гадаад хэлээр нь хэр зэрэг нөлөөлөд байна. Төдөвгөн гадаад хэлээр гангарагчд их хэлээ төрлөх хэлээ мөхөө ингээ сайх үг байна. Мөхөөгөөд эхэлсэн гэж би бол боддог. Тийм. Гадаад хэлийг бол гангарах гэж хэрэглэх биш. Түүнийг яг бүтнээр нь хэрэглэх. Одоо тэр хоёр хэлийг хооронд нь холиод ингээд яриад хахаар зөвхөн төрлөх хэлээ болонгортуулах биш. Тэр хүний хэлийг бас авчирч болонгортуулж. Тэ? Тэр англи хэл зүгээр жишээ шүү. Англи хэлээр бол англиар л ярих хэрэгтэй. Тэр англи хэлний үгнүүдийг энэ дунд зүгээр монгол хэлний дунд оруулж ирж гэмгүй байгаа англи хэлийг энд авчирч одоо ингэж бохирдуулах ажлыг бид нар өөрсдөө гэдэг. Монгол хэлээрээ цэвэр сайхан ярьцгаая. Англи хэлээр цэвэр сайхан сайн сурах хэрэгтэй. Одоо энэ цаг үед бол англи хэлийг бид нар бас сайн сурах хэрэгтэй. Тэр хэлний түндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ 2-3 хэлийг хооронд нь ингээд хольж хутгаж ярина гэдэг бол үүнийг бол манай хэл шинжилгээч эрдэмтэд бол чамирхал гэж хэлсэн. Үнэн чамирхал. Хий чамирхал. Хоосон чамирхал. Ямар ч үр дүнгүй чамирхал. Тэр 2-3 хэлийг хооронд нь ингэж хольж хутгаж ярьснаар тэнд ч хүн нөгөө монгол хэлээрээ зөв сайхан ярьдаг ойлгодог хүн маань дундуур нь юу мэддэхгүй юм 2-3 гадаад үг ороод ирдэг. Бид ч тэгж байна. Манай одоо өсвөр насны эсвэл бүр жоох хүүхдүүд бол YouTube-аар нөгөө англи хэлээ үздэг, хүүхэлтэйгээ үздэг. За одоо ээж аав нь монгол хэлээр гэртээ ярихаар ингээ альвгаар нь ярих байгаа бас ингээ гацаадах шиг байна тий. Тэгэхээр монгол хэлээ төгс сайн сур аль нэг өөрийнхөө зорьсон зорилгод дэм тус болох үз гадаад хэлийг төгс сайн сур. Тэрнээс биш соёлын дархлаа гэхээр монгол хэлээс бол нэгч гадаад хэл битгий сур гэдэг ийм соёлын дархлааны үйлчлэл байхгүй. Нөгөө үнэт зүйлд нөлөөлөхгүй хэмжээнд гадаад хэлийг сурах хэрэгтэй байхгүй. Нөлөөлөхгүй хэмжээнд сурж ийн гэдэг бол хольж утгах хэлээд байгаа. Соёлын дархлаа залуус соёлын дархлааг одоо бэхжүүлэхэд залуусын оролцоо хэр байгаа. Өнөөдөр ингээд дэлхийн иргэнийг бэлдэн гэл найз нөхдөгөө харахад монгол аав ээж нарыг харахад хүүхдээ англи хэлтэй сургуульд унгын хэлээр нь оруулж одоо сурах хэл үед нь оруулчихдаг.
эргээгээд монгол хэлээр нэг зөөрөг хэлэх, нэг хэл зүг хэлэхэд нөгөөх нь ойлгодоггүй. Сүүлдээ бүр монгол хэлээрээ дунд ангид ороод ирэхэд нь ярилцаж чадахгүй хэмжээний нэгдүгээр аял ус чинь. Хоёрдугаар гэх юм бол бас хэлж байгаачлан сонсч эдэлж хэрэгжилж байгаа эдийн соёл бүхэл зүйл нь гадны өөр улс орнуудын Хятад, Япон, зүүрэн дор ингээл тийм. Тэгэхээр энэ соёлын дархлааг бэхжүүлэхэд залуусын оролцоо хэр чухал вэ? Өнөөдөр ямар нөхцөл байдалтай байгаа? Цаашдаа юу яах хэрэгтэй юм бэ? Залуус гэдэг бол насны үечлэлээр одоо идэл хийж бүтээх, сурах, хөдөлмөрлөх тий одоо бүхий л төвшөнд нийгмийн бүх оролцоонд жигд өндөр бүтээмжтэй явах боломжтой нас. Энэ хүн төрөлхтний хувьд, амьд амьтны хувьд тийм байдаг. Тэгэхээр зэрэг соёлын дархлаа гэдэг энэ зүйлийг ярьж судалж эхэлснээс хойш яг энэ соёлын дархлааг бүтээхэд, соёлын дархлааг бэхжүүлэхэд залуусын үүрэг оролцоо, залуус та бидний хийж чадах зүйл гэдэг шиг иймэрхүү агуулгаар би маш олон залуучуудтай уулзаж ярилцсан. Юу ярьдаг вэ гэхээр зэрэг нөгөө л зүйлээ ярьж байгаа юм л да. Орчин үеийн залуу хүн гэдэг бол уламжлалаа мэддэг, язгуураа таньдаг, мэддэг, ойлгодог. Гэхдээ орчин үеийн соёлтой хүл нийлүүлж алхах чадваргүй нэг илнэ л гэж. Би ингэж л тайлбарладаг. Үндэсний соёлын дархлаа бүхий орчин үеийн залуус гэж хэнийг хэлдэг вэ гэвэл үндэсний өв соёлоо, өөрийн уламжлалт түүхээ, Монгол улсынхаа түүхийг эх орон газар нутгаа бүрэн дүүрэн гадаад иргэнд тайлбарлаад өгч чадвартай ийм монгол сэтгэлгээтэй монгол хүнийг хэлж байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт орчин үеийн техник технологийн хөгжил хүн төрөлхтний ололт амжилтаас хүртэх чадвар өгөхий джентльменүүд бай, хатагтай нар бай. Энэ хоёрыг одоо тэнцвэх ижил тэгш авч чадах нь одоо орчин үеийн залуусын соёлын дархлаанд үзүүлж байгаа хамгийн том үүрэг мөн. Тэрнээс залуу хүнийг чидээл өмсмөр машин тэргээс хол байх, гар утаснаас хол бай гэж хэл. Энэ ямар ч боломжгүй. Энэ соёлын дархлааг асар хүчтэй унгах ийм зүйлс шүү. Юу нь бол. Тийм учраас соёлын дархлаанд залуучууд бидний оруулах үүрэг бол ерөөсөө л эхний нэг үндсэн 5 мэдлэгийг би яриад байгаа. Ер нь бол төрөний дээр үнэцүүл энэ төр багтсан шингэсэн тийм 5 мэдлэг. Нэгдүгээрт Монгол эх орноо мэд. Уул ус, газар шороо, ургамал амтан би хаан төрсөн юм бэ гэж. Тэгээ би хаан төрөө гэж яваа болонгой агуу шүлэг байж. Тэр шүлгийг ингээд уншихад огшдог болтлоо эх орноо таньж мэдэх хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаарт Монголын түүх соёл. Монгол хүн бол Монголынхаа түүх соёлоос хаашаач зайлахгүй. Дэлхийн хүн болъё гэж ивэл Монгол үндэсний түүх соёлоо мэдчихэж тэр дэлхийн өөр улс үндэстэнд очиод би ийм түүхтэй, ийм соёлтой, ийм улсаас ирсэн хүн гэж хэлэх чадвартай л байх хэрэгтэй. Тэрийг хэлж чадахгүй бол чи дэлхийн аль ч улсад очисон чи хинч биш. Хаанаас ирсэн тодорхойгүй, их орноо мэддэггүй. Нэг ийм л хүн болж хувирна штэ. Тийм учраас дэлхийн залуу монгол хүн бол их орноо мэддэг байх хэрэгтэй, түүх соёлоо мэддэг байх хэрэгтэй. За дараад нь мэдээж монгол хэлээ маш сайн мэддэг байх хэрэгтэй. Дан гадаад хэл мэддэг. Тэгээ монгол хэлээ мэдэхгүй ийм хүмүүс одоо орчин үед их болж байна. Тэр хүмүүсийн буруу биш. Янз бүрийн хүчин зүйлс нөлөөлөд байна. Хэлээр дамжуулж монгол хүн соёл гэдэг юм л яваад байгаа гэдгийг аюус ойлгож байна. Хэл бол тухайн үндэсний соёлыг дамжуулагч үндсэн гүүр мөн. Урцаа баг. Тийм учраас хэл чинь өөрөө сэтгэлгээг авч явж байдаг. Ийм зүйл шүү дээ. Манай хэл шинжлэлийн эрдэмтэд бол үнийг нэвт судлаад хэлээд яриад өгсөн. Одоо тэр зүйлийг л бина ард иргэд хүндэт эцэг эхчүүд юм тийм ээ. Ойлгосоо үр хүүхдийн буруу биш дээ. Тэр багаас нь тэр гадаад хэлийг заагаад өгсөн хүүхдээ яалтвал тэгэхээр зэрэг багаас нь аливаалах монгол хэлийн одоо хос хэлтэй ингээд сайхан өсч болж гин гэд манай Америк нэгдсэн конгрессийн номын сан Саруул Эрдэнэ доктор яриад л шүү дээ. Ядаж хос хэлтэй хоёр хэлээрээ зэрэг ингээд сайхан явцдаг болохгүй аль нэг зөвхөн монгол хэлийг орхиод англи хэл заагаа явчих болохгүй. За яг монгол хэлээ төрүүл сураад англи хэлээ сүүлд сурж байгаа нь ариун ихэнх нь байгаа шүү. Ер нь бол уг нь. Тэгэхээр энэ болно л гэж бодож байна. Тэгээд аав ээжүүд манай аль болох хүүхдээ монгол хэлтэй нь орох гэсэн. За энэ бол орчин үеийн монгол залуусын соёлын дархлааг одоо хамгаалж хөгжүүлэхэд оруулж байгаа нэг том мэдлэг үүрэг юм уу. За тэгээд дараад нь нийгэм эдийн засгийн тухай мэдлэг байна. Монгол залуус энэ эх орныхоо нийгэм эдийн засаг юу болж байна те эх оронд юу тохиолдож байна. Бид нар юунд санаа зовох хэрэгтэй юм бэ гэдгийг мэдчих хэрэгтэй байхгүй. Нийгмийн оролцоо идэх сайтай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо хаана юу болж гин чөтгөр бүү мэд
Тэ. Улсынхаа төрийн тэргүүнийг танихгүй явж болохгүй. Тэ. Заавал тэр 170 126 гишүүнийг нэг үрчлэн таних албагүй. Гэхдээ Монгол улс парламентын засаглалтаа төр улсаа ингэж авч явдаг. Монгол улсын эдийн засаг ямар хэмжээнд өсөж одоо боожж байгаа юм. Ямар хэмжээнд одоо хөгжих боломжтой байгаа юм. Юу н асуудал болоод байгаа юм. Гэх зэрэг ийм асуудлуудыг санаа зовж бас чаддаг байх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө одоо юу гэдгийг хийж чадах бүхнээр нийгэм эдийн засгт оролцоотой байх хэрэгтэй. Гэдэг ийм 5 зүйлийг л юу яриад байгаа. Монгол хэл, Монголын түүх, Монгол соёл зан заншил, тэ Монгол уул ус их орон, уул ус сургуулийн 5-р нь Монголын нийгэм эдийн засгийн их оронд залууч, соёлын дархлаатай залуу гэснээр их орныхоо нийгэм бүтцийг мэдэхгүй байна шүү дээ. Тэгэхээр чинь болохгүй байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг мэдчихвэл саяны тэр 9 эрхэмлэн дэдл хүнэт зүйл бол ерөнхийдөө дотор нь багтаад та шүү. Ерөнхийдөө багтаад юм. За, соёлын дархлаагаар бас нэг тодорхой хэмжээнд ярьцлаа гэж бодож байна. Одоо өөрийн чинь бас шинэ ажил мэргэжил соёлын сургуулийн захирал болсон. Тэгээ яг одоо соёл судлалын техникийн эрхлэгчээ хийж байгаа соёлын сургуулийн захирал босно. Тэгэхээр нэг ганцхан тэнхэн гэхээсээ илүү сургуулийн бодлого, сургуулиас гаргаж бэлтэж байгаа хөтөлбөр. Энэ дээр ер нь ямар бодлого баримталж ажиллая? Залууны хувьд соёлын сургуулиас гарч байгаа мэрэгжлүүд ямар мэрэгжлүүдээр бэлтэж байгаа юм? Ер нь цаашдаа ямар бодлого баримтлаа гэж бодож байгаа. Тэгээ энэ саяны ярьж байгаа энэ Монгол хүнийг соёлын дархлаатай Монгол мэрэгжилтэн, соёлын үе мэрэгжилтнүүдэд яаж гаргая гэж ямар шинжилгээ хийж бодож байна? За тийм. Ер нь соёл судлаач, соёлын аялал жуулчлал мэрэгжилтэй хүний хувьд өнөөдрийн хүртэл соёлын сургуультай ажил амьдралаа холбосон хүний хувьд тийм ээ. Тэгээ энэ сургуультаа л одоо багшилж техникийн эрхлэгч хийж явсаар бол одоо сая мерит зарчмаар мерит зарчмаар л одоо сая сарын өмнө сургуулийнхаа захирлаар томилогдоод ингээ ажиллаж байна. За тэгээд ер нь бол энэ сургуулийн үндсэн бүтээгдэхүүн, энэ сургуулаар дамжиж боловсрал олж авсан, энэ сургуулаар ажиллаж амьдарсан хүний хувьд сургуулаа бол за ингээ сайн гадарлана гэж ингэж бодож байгаа. Монголчууд ч бас гадарлан доторлно гэж өгдөө штэ. Юу юугүй бас одоохондоо бол доторлоход бас арай болоо. Ер нь бол гадарлана. Тэгэхээр сургуулийнхаа өнөөгийн төвшнийг ахиулах ер нь бол байгууллага удирдах байгаа энэ нэг ялангуяа боловсролын байгууллага, нэг ялангуяа бүр соёлын боловсролын байгууллага ахилж явж байгаагийн хувьд бол саяны хоёулангийн ярьсан энэ үнэт зүйл, үндэсний дархлаа, энэ үндэстэн оршихуйтай холбоотой асуудал гэж би бол маш юм хариуцлагатайгаар хүлээж авч байгаа. Тийм учраас хүний нөөц, Монголын соёлын салбар хүний нөөцийн хомсдолтой байна. Энэ маш олон судалгаагаар нотогдсон. Тэгээд яагаад хүний нөөцөд хомсдолтой байгаа гэхэд бас нэлээд олон шалтгаан байдаг, тийм ээ. Хүнд хөнгөн шалтгаанууд. Соёлын салбарыг ард иргэд бас төдийлөн ойлгохгүй байна. Төдийлөн зүгээр зөвхөн урлаг гэж ойлгож байна. Соёлын салбар одоо юу гэдгийг нийгмийн бусад хөрөнгө олдог гэдэг юм уу их эдийн засгийн орлоготой салбаруудаас арай өөр. Энэ бол соёлын гэгэрлийн салбар. Тэр нь бас ард иргэдэд одоо юу гэдгийг нийгмийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөд бас нэг тийм ашиггүй салбарч гэдэг юм уу ийм ойлголт байгаад. Гэвтэл соёлын салбарын үндсэн ашиг сая хоёлаа ярил. Энэ бол үндэстэн оршихуйн хэмжээнд явдаг том цар хүрээтэй салбар. Энэ соёл, үндэсний соёл гэж зүйл бол байхгүй болчвол үндэстэн оршихгүй тухайн асуудал дээр яригддаг. Тийм учраас энэ асуудал дээр хүний нөөц бол амин чухал. Амин чухал. Тэгэхээр одоо яг хавар болж байна, эсэлтийн цаг болж байна. Манай соёлын сургууль үндсэн мэргэжлийн 3 тэнхимтэй 5 хөтөлбөр бэлтэж байгаа. За. Соёл судлалын тэнхим гэж одоо соёл урлагийн сургуулийн бас суур болсон сайхан тэнхим байж байна. Монголын соёл судлалын бас гал голомт болсон ийм сайхан тэнхим байдаг. Соёл судлалын тэнхимдээ яг одоо үндсэн соёл судлал гэдэг хөтөлбөрөөр хэсэлт авч байна. Соёл судлал гэдэг маань одоо ерөөсөө хүн төрөлхтний соёл хийгээд үндэсний соёл, соёлын өв уламжлал, соёлын бодлого, төлөвлөлт, соёлтой холбоо хамаарал бүхий соёлын харилцан үйлчлэлийн асуудлыг онлайн болоод практик төвшөнд судлах ийм шинжилгээ ухаан шүү дээ. Тэгэхээр ийм соёл судлалын шинжилгээ ухаанаар мэргэжилтэн соёл судлалын хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байгаа цорын ганц тэнхим бол одоо манай соёл судлалын тэнхим байна. За мөн соёл судлалын тэнхимдэр одоо индексээр бол түүх соёлын аялал жуулчлал гэдэг индекстэй болсон. Уламжлал нь бол одоо нөгөө соёл урлагийн сургуульд анх авсан соёлын аялал жуулчлал гэдэг ийм хөтөлбөр. За манай соёл
урлагийн их сургуулийн соёл урлагийн удирдлагын факультет чинь сүүлд бүр хуучны соёлын дээд сургууль соёлын коллежтэй нэгдсэн. Тэгэхээр тэр хуучин соёлын коллежид бол музейч соёлын ажлын арга зүйч гэж бас музейч аялал жуулчлалын арга зүйч гэж анги байсан байна. Тэгэхээр зэрэг тэр аялал жуулчлал гэдэг хөтөлбөрүүд нийлсэн ийм соёлын аялал жуулчлалын хөтөлбөр тий. Асал Монголдо ганцхан байсан соёлын аялал жуулчлал гэдэг. Тэгээ индекс түүх соёлын аялал жуулчлал гэдэг болсноос хойш манай Монгол улсын боловсролын их сургууль дээр байсан түүх аялал жуулчлал гэдэг анги бас ийм адилхан индекстэй болсон юм. Гэтэ манайх бол соёлын аялал жуулчлал гэдгээрээ суурь соёл дээр явж байгаа онцлог маш онцлог хөтөлбөр нь ч өөр л дөө. Ийм онцлог хоёр хөтөлбөрийг манай соёл судлалын тэнхим бариад явж байгаа. За соёлын үйлдвэрлэлийн тэнхим гэж байна. За орчин үед соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай асуудал маш энтерпренер гэж яриад хэлдэг гэсэн. Маш хүчтэй яригдж байгаа. Энэ соёлын үйлдвэрлэлийн тэнхим маань маркетинг, менежмент гэсэн хоёр хөтөлбөрийг авч явж байгаа. За тэгэхээр маркетинг, менежмент гэдэг хоёр хөтөлбөр бол ерөнхийдөө бас нэлээд ерөнхий сонсогдож байгаа. Гэхдээ яг хөтөлбөр рүүгээ нарийн гүнзгий яваад ороод ирэхээр илүү соёл урлагийн маркетинг, менежмент рүүгээ чиглэдэг. Ивент менежмент, ивентийн маркетинг, тийм ээ, шоу маркетинг, шоу менежмент гэсэн ийм чиглэл рүү, реклам зар сурталчилгааны маркетинг гэсэн ийм чиглэлээр соёл урлагийнхаа агуулгыг барьж явдгаараа бас Монгол улсад хэрэгжиж байгаа бусад маркетинг менежментийн хөтөлбөрөөс бол онцлог ялгаатай. За дараагийн нэг тэнхэн бол Монгол улсад одоо цорын ганц байгаа. Одоо өнөөдөр таны одоо эрхэлж буй энэ сайхан хүндтэй алба буюу номын сан гэж. Монгол улсад номын санч бэлтгэж байгаа цорын ганц тэнхэн бол манай соёлын сургуулийн номын сан судлалын тэнхэм. За ингээ номын сан судлалын тэнхимтэй маань номын санч мэдээллийн ажилтан гэдэг энэ Монгол улсын одоо эрэлттэй мэрэгжлийн жагсаалтанд орсон ийм эрэлттэй мэрэгжил шүү дээ. Яагаад гэвэл энэ чинь үнийн нөөц бас хомс. Мэрэгжлийн боловсруулч маш хомс. Гэтэл Монгол улсад одоо Улаанбаатар 21 аймаг 330 суманд номын сан байна. 1500 номын сан. Тэгээд энэ бүх ерөнхий боловсролын сургууль, ихнээд сургуулиуд, мэрэгжлийн боловсролын сургуулиуд бүгд номын сантай. Гэтэл түнд хурц ажиллах номын санч байхгүй. Мэрэгжлийн бос хүмүүс ажил. Тэгэхээр ном гэдэг зүйл байхгүй болвол ер нь энэ хүний оюун санаа хоосрно шүү. Тийм шүү дээ. Тийм учраас ном гэдэг зүйл байж иж энэ улс үндэстний хөгжлийн тухай ярьж байгаа. Номыг хэн хийдэг? Түүнийг судлаач нар эрдэмтэд юм боддог, сэтгэдэг, оюун санаагаа ухдаг хүмүүс ном хийж байгаа. Тэндээс бүтээл гардаг. Тэндээс хөгжил ирдэг. Тийм учраас энэ номын санч гэдэг мэргэжил бол их ариун мэргэжил. Тэр хүмүүсийг тэр олон 100 жилийн турш, олон мянган жилийн турш өвлөгдөж хүмүүсийн тархинаас тархинд дамжиж ирсэн зүйлийг цаасан хэвлэл болгосон тэр зүйлээр дахин цааш нь нарны гэрэл мэт цацрааж штэ. Тэгэхээр ийм гайхамшигтай мэргэжлийг одоо Монгол улс маань бас эрэлттэй мэргэжлийн жагсаалтанд оруулж үн төлбөргүй суралцах боломж олгож байгаа. Манай сургуульд ямар нөхцөлтэй? Зөвхөн элсдийн ерөнхий шалгалтынхаа болцлыг хангаал. Тэгээ элсдийн ерөнхий шалгалтын 2 хичээлээр 150 байгаа нийгэм Монгол хэл зэрэг энгийн одоо нийгмийн ухааны хичээлүүдээр 450 оноо аваад элсгэд 1-р курстэй эрэлттэй мэргэжлийн жагсаалтаар үн төлбөргүй суралцсан. 1-р курсынхаа голч үнэлгээгээр шаардсан 3-аас дээш баха 3 голч үнэлгээтэй суралцахад 2-р курстэй нөгөө тэтгэлгээ аваад үргэлжлүүлээд явах боломжтой. Зүгээр өөрөө сурах хэрэгтэй. Тийм байж. Өөрөө зүгээр мэргэжлийн төлөө багш нар манай багш нар дандаа ур чадвар өндөртэй багш нар байгаа. Багш нарын заасан сургасныг сайн сураал дүнгээл авах хэрэгтэй. Тэгэхэд л төр бол төлбөр чинь даанаа гэсэн маш. Тэгэхээр ийм номын санч мэргэжил бол манад ганцхан манад бэлтгэж чинь. За ингээд 5 үндсэн мэргэжлэр эхсэлт авч. Тэгэхээр миний одоо энэ бодож байгаа хамгийн чухал зүйл бол хүний нөөц. Буюу Монгол улсын соёлын салбарт хүний нөөц бэлтгэж өгөх нь миний үүрэг. Миний сургуулийн, бидний сургуулийн үүрэг, манай багш нарын үүрэг. Тэр үүднээсээ эхсэлттэй маш их анхаарал хандуулж байна. За дараад нь бол бидний бас нэг үүрэг бол мэдээж эхсэлт авж байгаа юм чинь тэр оюутан залуучуудаа зааж сурах үүрэг нь ингээд үргэлжлээд хэрэгжээд явна гэсэн. Дараагийн нэг ажил бол бид нар арт иргэдийг соёнгийг хөрвүүлэх хэрэгтэй. Соёл судлаач багш нар, соёл урлагийн маркетинг менежмент, оюуны өмчийн багш нар манад байж байгаа. Номын санч багш нар байж. Тэгэхээр энэ арт иргэдийг соён гэгэрүүлэх үйлсэд төр хувийн хвшилтэд хамтарч ажиллах боломжтой. Төрийн бодлогоо дэмжин манай Монголын төрийн бодлого соёл дургаа бас хандсан зүйлүүд сайн шүү дээ бас нэлээд сайн байгаа. Түүн дээр төрийн байгууллагуудаа дэмжиж ажиллах, төрийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллах, хувийн хвшилтэйгээ хамтарч ажиллах ийм гарц гаргалгаанууд бид нар чинь нөгөө нэг бидний бас нэг үнэт зүйл шүү дээ, ив нэгтгэл.
хамт нэг зүйлийг бүтээн гэдэг бол өөрөө маш үнцэнтэй хийгээд ач холбогдол үр дүн өндөр. Дангаараа ийш тийшээ хараа зүтгээд байхаас илүү нийлж яваад олс татах хэвээр. Энэ зүйлийг бол баримтлана гэж ингэж бодож байна. За түүгээрээ ард иргэдээ соён гэгэрүүлэх үүсэд бол манай хамт олон бол бүрэн хүчин зүтгэнэ гэсэн ийм сайхан бодол надад угаасаа л байсан. Тэр бодлоо бол одоо энэ сургуулийнхаа хамт олонтой нийлж хамт хийн гэдэг. Ийм бол эрмэлзэл байна. За тэгээд мэдээж нийгэм соён гэгэрүүлэхээс гадна дахиад дараагийн бас хүсэл бодлууд байна штэ. Сургууль энэ Монгол үндэсний өв соёлоо дэлхийд түгэх. Манай сургуулиас асар ийм авьяаслаг мэдлэг чадвартай олон сайхан төгсөгчд төрж гарч байгаа. Тэгэхээр төгсөгчдтэйгээ ойртод нь хамтарч ажиллах, төгсөгчдөө дэлхийд гаргах. Манай соёл урлагийн сургуулийн одоо хөгжмийн урлагийн сургуулиас бол аль үжийн дэлхийн хүмүүс төрсөн. Аль хэзээний. Тэгэхээр тэрнээс бас үлгэр жишээ авч манай Монголын өв соёл судлаач нар дэлхийн монголч эрдэмтдийн хуралд очиж илтгэл тавьдаг. Тэ манай багш нар дэлхийн монгол эрдэмтэн дэлхийн өв соёл судлаач ийм эрдэмтдийн чуулгануудад очиж илтгэл тавьдаг. Ийм гарцуудыг нээж олон улсын сургуулиуд, олон улсын энэ соёлын байгууллагуудтай хамтарч ажиллах ийм бодлогыг бол барина. Одоо ажил бол хийгдээд эхэлсэн байгаа. Бид нар сая ажил аваад одоогийнхаа нэг 14 хоногийн дараа Оросын улбаны улстай хамтарсан соёлын хэлхээ цайны их зам гэсэн Оросын улбаны улсын Дорн Сибирийн соёлын дэд сургуультай хамтарсан төслийг хийгээд оюутнуудаа Оросын улбаны улсад дадлага хийлгээд ирлээ. Гэх мэтлэн ингээл шатчтаар ахиа дараагийн олон юм байдлаар оюутан залуучуудыг багш нарыгаа бас дэлхийд гаргах гэдэг ийм бодлогуудыг ерөнхийдөө барина л гэж бодож байна. Би одоо өөрөө бас энэ сургуулийн бүтээгдэхүүн соёл судлаач мэргэжилтэй дээр нь өнөөдөр бол ажил олгогч болсон. Яг одоо шинэ номын сан барьчихсан. Шинэ хүмүүсээ авах гэж цуглуулж явах энэ цаг үедээр номын санч гэдэг маш хэрэгцээтэй, эрэлттэй мэргэжил. Тэгээд хүмүүс яагаад ч юм соёлын ажилтан гэхээр нэг тийм аслагдмал ойлголт байдаг. Гэтэл соёл судлалын, соёлын үеийн мэргэжилтэй болсноор аль ч хүмүүсэд судлаач суурьтайгаар эрдэм шинжилгээний ажилтан тайлбарлагч аль ч байгууллага соёлын менежерүүд хийх боломжтой. Судалгаа одоо ямар ч салбар руу ороход нэг тийм гой суурь надад би өөрөө соёл судлаач үнэ хахад ямар ч сэдвээр ямар ч салбар руу ороход судлаач суурьтай учраас гол соёлыг бариад авчих тийм ур чадвар байдаг байхгүй юу. Тэгэхээр телевиз радио төрөл ажиллахад маш үр дүнтэй. Одоо яг соёлоор дагнсан соёлын өөр дагнсан сэтгүүлч ихэл ховор байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол ингээд эх орондоо сураад эх орныхоо соёл өвийг тээгээд тэргээр өөрийнхөө амьдралыг босгоо явна гэдэг бол маш гоё юм амттай сонирхолтой л зам гэж бодоод байгаа шүү. За дараагийн асуулт түрүүн битэр хальт дурдаад өнгөрсөндөө өнөөдөр Монголыг сонирхт одоо Physical Asia тэгэл Netflix-ээр цацагдлаа шүү дээ Монголын түүх соёлын талаар. Тэгээд яг дэлхий дээр зэрлэг онгон байглаараа байгаа хоёр улсын нэг шүү дээ. Нүүдлийн соёл яг байгаль нь онгон тэр чигтээ байж байгаа. Тэгээ энийг үзэх гэж хүмүүс их ирж гин. Зөвхөн одыг мань харах гэж ирж гин тий. Тэгэхээр аялал жуулчлал гэхээр бид нар өмнө нь бол зүгээр нэг хилтэй хүн онгосоос тосож аваад гадны зочныг тосож аваад нэг уул усанд байгальд ячаад амраагаад буцаахыг хэлдэг байсан бол өнөөдөр жуулчдтэр соёлын аялал жуулчлалаар явж байгаа хөтөччтэр тухайн одоо аялал жуулчлалын үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагчдэр бид нар маш олон төрлийн үйлчлэгээ зарах гэдэг байгалыг, тэр амьд байгалыг, тэр одыг, тэр соёлыг гэл тэ. Тэгэхээр яг зүгээр энгийн аялал жуулчлалын менежерээр төгсөж байгаа мэрэгчлэнээс илүү соёлын аялал жуулчлал юугаар онцлог юм. Тэгээд давхар одоо өөрөө бол анхны төгсөгч тэнгүүд энэ соёлын аялал жуулчлалаар дамжуулж ямар дархлааг, соёлын ямар дархлааг бид нэр түгээж байгаа юм бий болгож байгаа юм. За тэгэлгүй яг ер нь аялал жуулчлалын салбар бол өөрөө маш entertainment-ийн бизнесийн салбар нэг талтай. Нөгөө талдаа бол аялал жуулчлал судлал бол маш олон шинжилгээ ухааны зааг дээр өсөж өгч байгаа шинжилгээ ухаан зүйл. Тэгэхээр энэ хоёр буюу юм олон юм салбар дундын шинжтэй ийм асуудал шүү дээ аялал жуулчлал. Тэгэхээр зэрэг Монгол улс бол аялал жуулчлалын хувьд бол ингээд хөгжиж яваа болсон. Хөгжиж л яваа болсон. Маш олон гаднаас авах туршлагууд биднэрт хэрэгтэй. Биднэрт юу байна гэвэл
бидэнд маш гайхамшигтай нөөц. Одоо тэр нөөц нь юу гэдэг вэ гэхээр зэрэг жуулчны эрэлтийн олон том судалгаанууд авсан байдیں۔ Тэн дээр юу гэж гарч ийн гэвэл ерөөсөө Монгол улсад ирж байгаа жуулчдын талан шахуу шүү зүгээр багцаагаар. Талан шахуу Монголын онгон зэрлэг байгаа л үлдсэн талан шахуу монголчуудын нүүдлийн ахуй соёл өвөрмөц байтал гэж байгаа. Тийм. За тэгээд маш бага хувь нь бол одоо юу гэдэг адал явдалтай аялал, тийм сонирхолтой аялал, Чингис хааны түүх, морь гэдэг ч юм уу те. Нэг ийм бусад имиж сонирхоод байгаа. За тэгэхээр ийм хамгийн том ерөөсөл жуулчны эрэлтийг авж байгаа хоёр том ийм төрөл ба шүү дээ. Байгаль, соёл. Энэ нь ерөөсөл хүний өөрийн оршихуй шүү дээ. Хүн, байгаль, соёлын амьд хүмүүс. Тэгэхээр ийм өвөрмөц хийгээд маш том ийм нөөцтэй арт том бид нар. Тэгэхээр энэ нөөцөө аялал жуулчлалын эргэлтэнд яаж оруулах? Аялал жуулчлал бол нэг ийм зүйл. Би өөрөө соёлын аялал жуулчлалын мэргэжилтэй учраас соёл судлаа, соёлын аялал жуулчлал нөгөө хөрвөх чадвар гэдэг таны ярьдаг тийм ээ. Энэ маш их хөрвөх чадвартай салбар шүү дээ. Манай соёл хийгээ соёлын аялал жуулчлал. Тэгэхээр ийм байдлаар аялал салбартаа ажиллаж байгаа хүний хувьд аялал жуулчлалын тоо статистик баримт тулгуурлаад ярихад бол Монгол улс бол өнөөдрийг хүртэл хөгжиж байгаа энэ нөөц боломжоо зөв ашиглах юм бол хүмүүсийн одоо мөрөөдөл хүрэх боломжгүй гэж яриад байгаа сая жуулчин 26 онд авах бүрэн боломжтой прогноз байна. 2 сая жуулчин магадгүй 2030 онд зөв төлөвлөлтөөр хөгжүүлвэл шүү. Зөв төлөвлөлтөөр, зөв маркетинг зар сурталчилгаа, нөөцийн зөв ашиглалт, даацын зөв хуваарлалт хийж чадах юм бол 2030 он гэхэд нэг 2 сая жуулчин орчим 2 сая орчим жуулчин биднэрт бол тийм нөөц хийгээд чадах байгаа байхгүй юу? Нэг зүйл тутам байгаа нь хүний нөөц. Тэ бид чинь зөөхөл. Тэ 2 сая жуулчин авахд 3 сая 500 мянган. За тухайн үед 4 сая болж байгаа тэ. Хүн гэдэг чинь маш зөөхөл. Тэгээд нэг ялангуяа аялал жуулчлалын салбарт ажилладаг тэр хүмүүс бас их цөөхөн байгаа. Ийм байна. Тэгэхээр зэрэг соёлын аялал жуулчлал бусад аялал жуулчлалаасаа юугаараа ялгаатай юм бэ гэж асуул. Тэгэхээр аялал жуулчлалын бүхий л төрлүүд өөр өөр онцлогтой байгаа. Байгалийн аялал жуулчлалын маш том нөөцтэй бол тэр байгалийн аялал жуулчлалын салбарт ажиллах газар зүйч нар, байгалийн ухааны мэдлэгтэй олон юм аялал жуулчлалын салбарын ажилтнууд бидэрт хэрэгтэй. Тэрийн нэг нь манай зарим ихтэй сургуулиуд бэлдээл явж байгаа. Тэ. За ингээд өөр адал явдалтай аяллаа төрлүүд Монголд хөгжих боломжтой. Нөөц байгаа юу байгаа. За түүнийг нь манай зарим сургуулиуд тийм аялал жуулчлалын менежмент гэдэг хөтөлбөрөөр ч юм уу тийм ээ спорт аялал жуулчлал гэдэг хөтөлбөрөөр бас бэлдчихэд нэг том ийм нөгөө нэг том хэсэг нь бол Монголын соёл гэхгүй нүүдлийн ахуй соёл. Тэр хэсгийг нь хэн бэлдэх? 2005 оноос хойш 20 жилийн турш соёл урлагийн их сургууль бол яг соёлын аялал жуулчлалын мэргэжилтнийг дангаараа бэлдэж ирсэн. Нийт хэдэн хүн багцаагаар төгссөн? Цөөхөн шүү. Би анхны төгсөлт гэхэд л манай анги эсвэлхнэл төгссөн тийм. Эсвэлс бол одоо би яг сургуультай багшаар үлдээл. Тэгээд манай зарим залуучууд тухайд орчуулагч энэ төр гэл хийгээл явж исэн. Тэгэл ажил амьдралын юугаар зарим гадаад дотоод яваал ингээл янз бүр болдог. Тэгээд бүх төгссөн төгсөгчд маань бүгдээрээ яг салбар руугаа орж ийн үгүй бол бас асуудалтай шүү. Хүний амьдрал өөр учраас. Ингээд жилд нэг 9 хамгийн дээдл нь 2016 онд санагдаж байна. 18 хүүхэд төгсөж исэн. Тэгэхээр нэг жилд нэг дунджаар нэг 12-оос 3 оюутан төгсөөд ингээд нэг 20 жил нэг 200 гаруй 300-аад соёлын аялал жуулчлалын мэргэжилтэнд төгссөн байна л да манай сургуулиас. За тэндээс бол аялал жуулчлалын компаниудад ажиллаж байгаа манай төгсөгчид зөндөө байна. Аймаг орон нутгийн соёлын соёл урлаг аялал жуулчлалын газруудад мэргэжилтэн хийж байгаа төгсөгчид маань байж байгаа. Төрийн болон төрийн бус байгууллага хувийн хвшил компаниудад нэлээд олон байна. Аялал жуулчлалын тур оператор компаниудад манай төгсөгчид бас ороод ажиллаад ингээд шат чатны менежерүүд хийж байгаа, логистик менежер уу, аялал төлөвлөгч менежер хийж байгаа, гадаад харилцааны менежер хийж байгаа ийм төгсөгчид нар байж байна. Өөрсдөө компани байгуулад аялал жуулчлалын салбартаа бас хүч үзэж байгаа төгсөгчид бас байж байна. Чиний бизнесийн салбар учраас. За яг аялал жуулчлалын судалгаар ороод яг эрдэм шинжилгээ хөөж байгаа хүмүүс нэлээд бас ховор байна. Энийг бол одоо нэг хэлэхээс өөр арга аялал жуулчлалын судалгаар бас ороосоо гэж боддtiin би. За энэ зүйлээрээ бол манай соёл урлагийн сургуулийн соёлын аялал жуулчлал онцлог байна. Давуу тал байна. Монголын аялал жуулчлалын бодлогыг бол Монголын төр үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ингэж төрийн бодлоготой тусгасан. Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал гэж юу хэлж байгаа? Нөгөө түүх, соёл, уламжлал, нүүдлийн ахуйдаа төшгөлсөн бүтээгдэхүүнд тулгуурласан, төшгөлсөн тийм ээ. Ийм аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого бол төрийн бодлогод байна. Аялал жуулчлалын компаниуд ч гэсэн энийг мэдэрч гисэн.
Ерөөсөө жуулчдын эрэлт тийшээ хандж байгааг ойлгож байна. Одоо Physical Asia гэдэг энэ Netflix-ийн том шоу нэвтрүүлэг энд орсон Монголын залуучууд Монгол улс ямар гайхамшигтай сурталчилж чадав. Тэгэхээр тэрийг дагсан одоо мянган жуулчид энэ жил бол эрхэн тодорхой. Эхнээсээ нөгөө нэг олон улсын нөлөөлөгч нар маань ирээд эхэлсэн байх шүү дээ. Тэгэхээр зэрэг Монгол улс бол ахаад нэг сонирхолтой бас статистик нь бол Монгол судлаач нараас гараагүй шүү. National Geographic баха. Энэ олон улсын маш том юм платформ 26 он, 27 он, 28 он хүртэл дэлхийн жуулчид очих тийм өсөмжит газар тийм ээ очих боломжтой зорилтод зориг очих газар гэж нэрлэдэг destination-ууд одоо тийм үнцэнтэй өвөрмөц тийм газруудад шилдэг 10 дотор Монголыг нэрлэсэн байна. Оо ямар гайхалтай. Тэгэхээр зэрэг энэ мэтлэн Монгол бол дэлхийн жуулчныг татах юм өвөрмөц ахуй соёлтой хийгээд байгалийн үсгэлэнтэй ийм газар. Бидний бахархал өнөөдөр оюулангийн ярьсан бидний үнэт зүйл. Энэ үнэт зүйлээ бид нар аялал жуулчлалын эргэлтэнд оруулах одоо тэр чиглэл төрөл нь бол соёлын аялал жуулчлал гэж ингэж харах хэрэгтэй. Онцлог зүйлийг дахиад ярихад соёлын аялал жуулчлалаар суралцсан хүмүүс бол илүү түүх соёлын үндэсний өв соёл, нүүдлийн ахуй соёлын илүү хөргөн мэдлэгтэй ингэж төгсөх боломжтой. Тэрнээс манай Монгол Улсын ихтэй сургуулиуд адилхан л мэрэгчлэлтний бэлтгэж байгаа. Яг одоо тэр нь муу, тэр нь сайн гэж хэлэх нь зохимжгүй. Манайд бол нэг тийм онцлог байна. Өвөрмөц зүйл байна. Илүү соёл урлагийн их сургууль гэдгээрээ илүү бас тэр тал руугаа нэлээд давуу талтай гэж ингэж одоо оюутан байхдаа би тэгж боддог байсан, багшлагтаа тэгж бодож байсан, төгсөгчтэйгээ хараачсан тэр ихтгэл үнэмшил маань олон л одоо ингээ батчаад явж байгаа. Жуулчдыг нэг удаа дахиад ирэх хүсэлтэй болох тэр мэдрэмжийг соёлын аялал жуулчлал мэргэжлийн боловсон өчнүүд хөтөчнөр компаниуд өгөх болов уу гэж бодож байна. Яг үнэ. Тэгэлгүй яхан чинь жуулч чинь бас мэдлэг боловсралтай газраас ирсэн тийм ээ юм үзэж судалсан хүмүүс жуулчны чинь маш ухаалаг хүмүүс байна шүү дээ. Хаашаа аялах гэж байгаа, юу үзэж байгааг мэдэж ирдэг. Тэгэхээр тэр хүмүүст өөрсдийнхөө үндэсний соёл уламжлалаа маш зүйтэй тайлбарлаж хүргэж өгөх хэрэгтэй. Бүрэн дүүрэн ойлгуулах хэрэгтэй. Энэ дээр нэг зүйл хэлж яг өмнөх асуултан дээр би бас дутуу үлдээсэн байна. Соёлын аялал жуулчлалаар соёлын дархлааг ер нь яаж тогтоод юм бэ гэдэг. Тэгэхээр соёлын аялал жуулчлалыг байж та үндэсний өв соёл язгуур уламжлалыг аялал жуулчлалын эргэлтэнд оруулахдаа маш бодолтой оруулах хэрэгтэй. Харин ер нь юу гэж байсан тэр тийм. Ерөөс дуртай юм ал Монгол соёл гээл захаар байдаг болсон байх шүү. Тэр маш бодолтой оруулах хэрэгтэй. Энэ бол зарчмын зүйл. Аялал жуулчлалын салбарыг буруу хөгжүүлвэл би аль түрүүнээс хойш зөв төлөвлөх ёстой л гэдээ яриад байгаа. Буруу төлөвлөж буруу хөгжүүлвэл энэ эрсдэлтэй зүйл. Эрсдэлтэй. Энэгээр аялал жуулчлалыг буруу төлөвлөж хөгжүүлснээс болж одоо юу гэдгийг байгаль орчинд нэгдүгээрт ээлгүй байх. Соёл уламжлалд ээлгүй байх, сүйтгэх одоо түүний буруугаар ойлгож таниулах ингээд хараараа хор охиролтой зүйлсүүд бас гарах боломжтой. Тэгэхээр аялал жуулчлалыг зөв төлөвлөснөөр тэр сөрөг зүйлс эсрэг талдаа маш эерэг зүйл болж өгдөг. Маш зөв төлөвлөж, зөв хөгжүүлснээр. За тэгэхээр зөв хөгжүүлж төлөвлөнө гэдгийг бол би соёлын аялал жуулчлалын мэргэжилтний хувьд бол дөрвөн зарчмыг л ярьдаг. Дөрвөн зүйлд зангилагдах хэрэгтэй. Нэгдүгээрт үндэсний өв соёл уламжлалыг одоо соёлын аялал жуулчлалын эргэлтэнд оруулахдаа маш ойлгомжтой хүрэх хэрэгтэй. Яг үнэ. Ойлгомжтой байна гэдэг бол байлгана гэдэг бол өөрөө ойлгох хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм бид нар соёлын аялал жуулчлал хийх гэж байгаа бол өөрөө түүнийг эхэлж ойлго. Монгол соёлоо таньж мэд. Тэгжиж хүнд ойлгуулна. Өөрөө ойлгоогүй юмыг хинж хизээж хиндэж ойлгуулж чадахгүй боломжгүй. Шинжлэх ухаанаараа боломжгүй те. Тэгэхээр зэрэг ойлгомжтой хүрэх гэдэг зарчмыг нэгдүгээрт бариач л гэж. Тэгэхээр зэрэг энийг задлуул саний ярьдаг тийм ээ. Ойлгомжтой хүрэхин тулд өөрөө ойлго. Тэр аялал жуулчлалын салбарт орж байгаа хүмүүс маань салбарт байгаа хүмүүс маань тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгээд хүнд ойлгуулах чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр ярих чадвартай гэсэн үг шүү дээ. Түүнийг тайлбарлан ойлгуулах чадвартай. Хөтөж тайлбарлах хэрэгээ маш сайн бэлдэх гэсэн үг байхгүй. Тийм мэргэжилтнээ. Дараад нь хүртээмжтэй байлга. Хүртээмжтэй Монгол соёл агуу, Монгол соёл ийм нааширгээ хүрээд ирдэг. Нөгөө агуу их олон соёлоо хүнд хүргэж чадахгүй. Ганцхан айлаар оруулаад энэ Монгол соёл болоо гэвэл энэ ямар ч хүртээмжтэй биш. Нөгөө сэтгэл ханамж гэдэг зүйл ч өмнө хүртээмжтэй байлгахын тулд энэ нөгөө
ойлгочихсон байгаа соёлын өвдөө тулгуурласан олон сонголт бүхий бүтээгдэхүүнүүдийг санал болгох хэрэгтэй. Маш гоё юмсэг, маш ийм хүмүүст таалагдах боломжтой ийм бүтээгдэхүүнүүдийг соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг олон сонголттойгоор боловсруулж одоо хүргэх хэрэгтэй. Ингэж хүртээмжтэй бол. Тэгээд жийж бид нэр сая жуулч аавна гэдэг байгаа бол тэр хүмүүстэй хүргэх тийм бүтээгдэхүүнтэй болно шүү дээ, тий. Сая жуулч аавна л гэдэг, 2 сая жуулч аавна л гэдэг хүртээмжгүй тэнд ирж байгаа хүн нь очоод амрах морон гэдэг тий. Нөгөө музейдээ ч гэсэн очролж ордог гэдэг юм уу, жуулчны баазтаач хоноглох газаргүй болчихвол тийм ээ. Хүртээмж гэдгийн чинь ард маш олон зүйл байгаа байхгүй. Байр саваа хүртээмжтэй болго. Саваа ядчил миний одоо аялдаг хүн. Зам харгуун тэмдэглэгээ 21-р зуундуудаа ингээд нэг газар очиод тэмдэглэгээ нь хаашаа явах нь мэддэгдэхгүй баргаад сум хайгаад хаарсан юмсаа GPS- нь заагаад байгаа ч биш байхгүй. Ийм л юм одоо 21-р зуун. Тэр яг магадгүй аялын нэг төрөл юм өсөл. Магадгүй яг жаахан зарим жуулчдад бол тэр нь илүү адлын явдалтай сонирхолтой санагддаг. Тэгтэл тэр чинь асар ойлгомжгүй байдаг гэж байгаа. Стандарт байх хэрэгтэй. Тийм ээ, стандартад байгаа байх хэрэгтэй. За энэ бол хүртээмжийн асуудал бас. 3-т тий. 2-дугаарт хүртээмж, 1-р ойлгомжтой, 2-дугаарт хүртээмж, 3-дугаарт өөр юмсэг бай. Өөр юмсэг. Айл нөгөө рубрик плано карпины дээр хэлжсэн шүү. Найрсаг бай. Найрсаг өөр юмсэг. Энэ Монгол соёлд өөр юмсэг биш, хүний юмсэг байдлаар хандаж аялал жуулчлалын бүтээгдэхүүнд оруулна гэдэг бол өөрөө үндэсний соёлын эсрэг хүртэл. Нөгөө л анхны ярьсан үнэт зүйл хүн бай гэдэг ёс зүй гэдэг суурь гэдэг чинь яваад ш. Тэгэхгүй нөгөө мөнгийг үнэт зүйл, ашгийг үнэт зүйл болгочвол дахиж ирэхгүй. Яг зөв ойлгож. Ерөөсөө тэр өөр юмсэг. Өөр юмсэг байхын тулд түүнийг өөрийнхөөр нь байлгах, тийм ээ. Түүнд хайр гамтаа хандах хэрэгтэй. Мөнгө л аялал жуулчлалыг мөнгө гэж хараад байна. Жуулчныг доллар гэж харах юм бол тэр соёлд өөр юмсэг хандж чадахгүй болчиход байгаа. Соёлд өөр юмсэг ханд. Үндэсний соёлд нэн ялангуяа маш өөр юмсэг. Энэ бидний юм. Энэ бидний юмаг гадны зурчин түгээ явшаа гэж. Тий. Эх орондоо өөр юмсэг байна. Энэ чинь тэгээд хоггүй байх. Энэ тэнд хогоо хаях, байгаль хадаггүй хаа байл гэдгээс төлөвлөгөө. Тийм шүү дээ. Энэ чинь ингээл өөр юмсэг баг. Тэгээ өөр юмсэг юмдаа өөр юмсэг хайрт намтаа байгаа хүнийг гадны зочин хурж ирээд тэнд яг биднийг өөрийнхөө юмд хайртай байгаа шиг хайрлаа. Тэ өөрийнхөө юмд хайр гамгүй байхад гаднаас ирсэн хинч түүнийг хайрлаж өөр юмсэг хандахгүй шүү. Тэгэхээр өөр юмсэг байна гэдэг бол энэ бол монгол хүний унган уугуул сэтгэхүй мөн чанар. Үүнийгээ бас соёлын аялал жуулчлалт бид нар ашиглах хэрэгтэй. Энэ бол зарчим. Зарчим 3-дугаарт. 4-дугаарт жинхэнэ мөн чанар. Жинхэнэ мөн чанар. Соёлыг хуурамгаар илэрхийлэх тусам үнц нь. Тэ. Яг хөө театрчлсан зүйлс байж болдог. Гэхдээ тэр бол аль болох тэр жинхэнэ мөн чанар руу дөхүүлсэн, хоосон биш тийм ээ. Ийм байсан шүү гэдгийг үзүүлсэн. Гэхдээ энийг бол театрчлсан гэдгээ бол жуулчиндаа таниулж одоо өөрчилж хэлж мэдүүлэх хэрэгтэй. Тэрнээс одоо шал хуурамч байдлаар тийм ээ. Зүгээр нэг малчин доржинд аваачиж нэгэнгүүтээ хотод амьдардаг хэн нэг аваачаад тэнцээ суулгачаад оруулаад гаргана гэвэл жуулчин тэнийг шууд мэднэ. Ингэснээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн таны бидний бүтээсэн бүтээгдэхүүн цэнгүү болно. Энэ хуурамч зүйл бол. Хуурамч хууль бүтээгдэхүүн болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр хуулийг авсан хүн мөнгө төрсөн хүн сэтгэл ханамжгүй болно тийм. Тэгэхээр жинхэнэ мөн чанар гэдэг бол одоо яг орчин үеийн хэллэгээр бол оригиналаар нь л үзүүлэх гэж байгаа байхгүй. Музей хүртэл Монголд нэг гоё хамгийн гоё зүйл нь Монголын айлч музейд бүтээл нь жинхэнэ байдаг байхгүй. Гэтэл барууны ч Азийн ч манайхан шиг их бүтээлээ мэ гэж тавьдаг газар их байхгүй ш. Хайрлаач хадагламлаад копиг нь тавьдаг шүү дээ тий. Тэр л байна шүү дээ. Тэр тий. Жинхэнэ мөн чанар. Ер нь ялангуяа Монголын нүүдлийн ахуй соёлыг яг жинхэнэ мөн чанараар нь л үзүүл. Магадгүй орчин үеийн нийгэм соёлын энэ өөрчлөлтөөс болоод мотоциклтэй малчид давьчихаар бас ингээд жуулчинд тий ийм болцсон юм байна шүү дээ гэдэг зүйлд төрүүлээд байвал аль болох язгуурлуугаа уламжлал руугаа хандсан Монголын мянган малчин тал нутгаар байна шүү дээ. Тэр хүмүүсийг л тэр хол давхад одоо энэ хоттой ойрхон суурин газартай ойрхон малчид маань жоох юм суурин соёлын нөлөө орцсон. Тэр үннээ хэлэх хэрэгтэй. Тэрнээс нуугаад авах ямар шаардлага шүү дээ. Харин бид нар аль болох таныг язгуур уламжлалаа хадгалж яваа малчин мөнх бодлогын давь ячаа гэхгүй. Тэр тэгээд очиход тэр хүн ахугаараа л байж байгаа. Ямар ч хиймэл зүйлгүй байж л. Тэгээд тэр хүн маань соёлын аялал жуулчлалаар дамжаад орлогоолох боломж нь үсчихэж байгаа шүү дээ. Тэр хүн өөрийнхөө ахуйгаа үзүүллээ. Тэр нь тэр ирсэн жуулчдад жинхэнэ мөн чанарыг үзээд гайхан бишрэх хандлага төрнө. Ингэснээр тэр хүн тэндээс чинь зүв зүгээр ингээд суугаад үзүүлэн болоо суухгүй шүү дээ. Чинь ажил хийж байна. Одоо орчин үеийн аялал жуулчлалын бизнес учраас тэнд оролцогч болгон юуг авах хэрэгтэй.
одоо үнэлүү цалин бүс үнэлүүлэх хэрэгтэй тийм. Тэгэхээр тэнцэнээс үнэлгээгээ тогтоолгоод нөгөө компанитайгаа гэрээнийхээ үндэснээс цалингаа авч. Гэх мэт жинхэнэ мөн чанараар байна гэдэг нь илүү үнцэнтэй шүү дээ. Тийм шүү дээ. Илүү үнцэнтэй байна. Тэгэхээр энэ дөрвөн зарчмыг бид нэр барих юм бол түүнд одоо мөнгөө зарах зүйлчин харамсдаг байхгүй мөнгөнд. Тэгэхээр зэрэг санхүү мөнгө гэдэг зүйлийг урьдчилж бодсноор бүх зүйл хохиролтой. Энэ саний дөрвөн зарчмыг урьдчилаад барьчих юм бол нөгөө аялал жуулчлалаас ирэх эдийн засгийн орлого, нөгөө нийгмийн үр ашгууд, соёлын үр ашгууд дагаад хүрээд ирнэ. Ингэснээр соёлын аялал жуулчлалын мэрэгчлэлтний хувьд хэлэх ганцхан дүгнэлт хэлье. Энэ зүйлийг хийснээр бид нар юу хожих вэ гэвэл хүн төрөлхтөн Монгол соёлыг хүндлэх, гайхан бишрэх тэр хандлагыг бид нар хүлээж авна. Энэ бидний яриад байгаа соёлын дархлаа. За. Соёлын дархлаа. Бид нар соёлын аялал жуулчлалаар дамжуулж өөрсдийнхээ дархлааг бэхжүүлж байгаа. Бүрэн боломжтой. Тэгээ соёлын аялал жуулчлалын орчин үеийн хандлага бүтээлч аялал жуулчлал буюу креатив туризм гэдэг зүйл олон улсад гарч ирж байгаа. За тэрийг би олон улсын их сурвалжтайгаар өгвөл бас бичиж эндээ хэвлүүлсэн. Сүүлд бас нэмэж бас хэд хэд өгвөл хэвлүүлсэн. Тэгээ бүтээлч шинжтэй болж ирж байна. Тэр нь илүү одоо нөгөө соёлоо ахуугаа нөгөө гадны хүмүүст зааж сургах тийм ээ. Одоо дадлах, туршлага олгох ийм аялал жуулчлал болоод соёлын аялал жуулчлалын арай юм шинэ хандлага болоод бас хөгжиж байна шүү. Мөн л соёлын дархлаад маш үр дүнтэй нөлөөтэй ийм салбар болж хөгжиж байна. За өнөөдөр үнэхээр гоё сэдвүүдээр соёлын дархлаа. За соёлын сургуулийн бодлого. Тэгээ соёлын аялал жуулчлалын сэдвээр ярилцлаа. Тэгээд дэлхийгээр тархсан байгаа монголчууд маань энэ подкастын маань илүү үздэг байлээ. Сэтгэлдлүүдийг уншиж байхад, мессеж бичихэд харахад. За тэгээд ер нь хүний ингээ утга учиртай амьдрал залуунаас, эдэрнээс энэ насаа их орондоо тэгээ яг онгон дагшин байгаль дээрээ тий амьдраад хайртай дотны хүмүүстайгаа ойр байгаад тэгээд энэ байгаль мал хүн гэсэн энэ гурваас үүдсэн соёлыг боловсролын төвшөнд, академик төвшөнд нь эзэмшиж аваад буцаад тэргээр гэр бүлээ тэжих өөрийнхөө хүсэл мөрөөдлөөрөө амьдрах энэ боломжийг би соёлын сургууль олгож гин гэж хардаг. Тэгээ үнэхээр нөгөө эзэн хичээвэл заяа хичээн гэдэг шиг яг нөгөө үнэт зүйлийг ойлгоод хайрлаад сэргэлэн болвол Монгол дээр бол Монгол одоо 21 аймаг баруун зүүн төгөө байгалийн тогтоц гайхамшигтай зүйлүүд байна шүү дээ. Эндээ эзэн болж энэгээрээ гэр бүлээ тэжээх өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдрах ийм боломж залуу үед маань маш их байгаа. Тэгээ энэ мэрэгчлэлтэн бэлж байгаа танаа сургуулийн хамт олонд амжилт хүсье. Энэ ном хэдэн ширхэг үлдсэн бэ өөрчлөлт? Энэ нэг 500 хэвлэгдсэн. Одоо нэг 20-30-аад л үлдэх шиг боллоо. 20-30-аад үлдсэн. Тэгээ энэ дээр яг энэ соёлын дархлаа, соёлын аялал жуулчлалаар сонирхож байгаа хүмүүс байвал Мөнхбаатар лагштай одоо холбогдоод тэгээд энэ подкастын дараа бас авах боломжтой. За тэгээ одоо эсэлт болж байгаа учраас соёл судлал, соёлын өв судлал, маркетинг менежер, соёлын аялал жуулчлалаар номын санчаар соёлын сургуульд бол хандах бүрэн боломжтой. Магистр, бакалавр, докторийн зэрэгээр хөтөлбөрүүдэд явуулдаг те, бэлтгэдэг те. За урилгын минь хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээ соёлын дархлаа судалгааныхаа ажил болон удирдлагын ажилд амжилт хүсье. За маш их баярлалаа энэ сайхан подкастт орж оролцуулсан найздаа. Ажлын өндөр амжилт хүсье. За тэгээд төгсгөлд нь Монголын ирээдүй болсон олон сайхан мянган залуучуудтай хамтж хэлэх тийм ээ. За зөвхөн залуучууд гэлтгүй аав ээж ахмадууд бүр баг болчор хүүхэд залуучууд багчууд бид бүгдээрээ Монгол эх орноо үн мөнхөд үргэлжлүүлж явах хэрэгтэй. Өвдөөцөөс авчирсан энэ их өв уламжлал, энэ их орныг хаа нэгтэй газар таслахгүй байх хэрэгтэй. Таслахгүй байна гэдэг бол хүн бүрээс хамаатай юм аа. Хүн болгон энд бол оролцоотой. Тэгээ хүн болгон соёлын дархлаатай байна гэдэг бол нэгдүгээр тань соёл одоо сэтгэлгээний хувьд их оромж тийм ээ. Үндэсний соёлоо дээдэлдэг. Энэ үзэл ухамсараа бүгдэнд нь дотроо байгаа. Тэр дотоод сайхан сэрхүү мэдрэхүүгээ сэрээгээрээ. За хоёрдугаарт бол мэдээж энэ биолог махан бий байна тийм. Энэ харагдах байдал үг хэлэх үг, хийх үйлдэл дээр энэ зүйлс маань илэрч харагдаж явах хэвээр. Үндэснийхээ соёл өв уламжлалыг дээдэлж, дээл хувцаа, үндэсний гэр орон сууцаа тийм. Үндэсний гэсэн бүх дуу хоор, морин хуураа Монголын нуус товч байгаа
гэд Чингис хааны иш өргөөгөө бид нар чи эрхэмлэх зүйл асар ихтэй шүү дээ. Энэ болгоныг эрхэмжтэй эдэлж гэр орондоо бас заалж өөрийнхөө бие махбодод өмсөж эдэлж хэрглэж байгаараа. Энэ бол бас л нэг харагдах хэдийгээр харагдах байдал боловч соёлын дархлааг бас илэрхийлж идэл зүйл. Сэтгэлгээний төвшөнд болон бие организм төвшөнд. Ингээд ирэх юм бол хүм болгоно. Хүм нэг өөр энэ оролцоогоо хангаад ирэх юм бол энэ үндэсний соёлын дархлаа бол нэгэнт бат болжээ гэж дүгнэх үндэстэй юм байна. За тэгээ сая гадаад сууж байгаа монголчуудаа бас их олон үздэг гэж юм. Тэгээд их дэлхийхэн өнцөг боломборт тэнд ажиллаж амьдарч байгаа монгол түмэн маань яг саний хэлсэн зүйлийг маш сайхан илэрхийлдэг. Өөрийнхөө амьдарч байгаа нэг өрөөндөө хүртэл төрийнхөө талбайг зүвчгсэн ингээд сайхан дээдлж гисэн амьдарч идэг. Энэ бол өөрөө таны соёлын дархлааг илэрхийлж байгаа зүйл мөн шүү. Би гадаад байгаа би ерөн соёлын дархлаатай юм болов уу үгүй болов уу гэж эргэлзэх хэрэггүй. Төрийн талбайгаа дээдлж байна. Тэр альч дэлхийн нэг хотод байсан үндснийхээ наадмыг хийчдэг. Цагаан сараар ах дүүстэр очиж золгочдөг нь маань өөрөө бид бүхэн бас соёлын дархлаат нь тань хэвээрээ байгааг илэрхийлж байгаа. Тэгээ тэр эвсэрхүү мэдрэхүүгээ бид нар өдөр тутамдаа л одоо сэрэж бадрааж ингэж явах хэвээр. Наадам цагаан сар бол яалтчгүй Монгол түмний одоо дархлааны вакцин бол мөн. Гэхдээ өдөр тутамдаа амин дэм витамин хэрэглэх хэрэгтэй. Тэ. Түүнийгээ бол өөрсдийнхээ ээл хувцаар сайхан монгол үг хэлээрээ, сайхан мэдчилгээгээрээ, тэ, сайхан өөр хоорондын монгол сайхан яриа хөөрөөгөөрөө эх орныхоо тухай үзэл бодлоороо, ёс суртахуунаараа нүүдэлчин сайхан сэтгэлгээ ухаанаараа ингэж өдөр тутамдаа бас өөрсдөө витаминжуулж байгаарай. Амин дэм хэрэгжилж байгаарай гэдэг сайхан үгээр өнөөдрийнхээ яриаг өндөрлөе гэж бодож байна. Тэгээд найзтай баярлалаа амжилтсан. За 6 дугаар сарын дугаар маань үндэсний соёлын дархлаа ба соёлын айлч жуулчлал гэдэг номоор хэлээ. Тэгээд 6 дугаар сар бол Монгол түмний их аяллаа сар эхэлж байгаа сар. Бид нар бол төр хувийн гэлтэхгүй төрсөн нутгаа зорддог сар. Тийм учраас байгаль ихтлгээ дээлтэй хогоо баг хайж үр хүүхдүүдтэй өвгдөөцийнхаа нутаг усны тухай түүх домгийн ярьж тэгээ байгальд хайртай байх, ээлтэй байх, хан амтнд хайртай байх тухай илүү их зааж сургасан утга учиртай аялал амралт байх болтугай. Тэгээд яг энэ соёлын чиглэлээр суралцах гэж байгаа хүмүүс бол оюутан залуучууд, эцэг эхчүүд байвал соёл урлагийн их сургуулийн харьяа соёлын сургуулийг бас сонирхож үзээрэй гэж уриалмаар байна. Анхааралтай явсан явдал баярлалаа. Баяртай.